Сайн байцгаана уу? Тэр яагаад таны хүсэж буй зүйлийг танд өгөхгүй байна вэ? Таран уншлага минь эхлэхэд бэлэн боллоо. Групп номер 1, групп номер 2, групп номер 3 гэд байгаа. За энэ та түүнээс хүсэж байгаа зүйл нь нөгөө хүн нь хинч байж болно? Гэр бүлийн гишүүн байж болно, найз байж болно, экс байж болно, одоо хосын ярилцаанд байгаа хүн байж болно, босс байж болно. За тэгээд таны түүнээс хүсэж буй зүйл нь бас юу ч байж болно. Жишээ нь эд зүйл байж болно, харилцааны ямарваа нэгэн байдал байж болно, мэдээлэл байж болно, ямарваа нэгэн зүйлийн үнэн мэдээлэл байж болно те. Тэгэд үр зээлээ буцааж авах гэдэг зүйл байж болно. Юу ч байж болно. За тэгэхээр уншлага нь хоёр хэсэгтэй. Эхний хэсгээр нь болохоор та хоёр яг одоогийн байдлыг нь харнаа. Бас та яг энэ хүнээс юу хүсэж байгаа юм бэ гэдгийг нь харж өгнө. Эдрийг харснаар таны сонгосон групп нь яг таны групп мөн байна уугүй юу гэдгийг шалгаж өгч байгаа. За та тэгээ түүнээс авахыг хүсэж байгаа зүйлийг та авч чадах уу гэдгийг нь харж өгнө. Тэгээ авч чадна чадахгүй гэж гарч ирснээс нь шалтгаалаад яагаад вэ гэдэг шалтгааныг нь харуулнаа. За тэгээ сахиусныхан зөвлөгөөнд хараад дуусгах болно. За энэ болохоор эхнийх нь хэсэг нь байгаа. Хоёр дахь хэсэг буюу нэмэлт дээр нь болохоор би нэмэлтийг нэг хөөрхөн хоёр оригамигаар тэмдэглэсэн байгаа. За тэгээ нэмэлт дээр нь болохоор та хүсэж буй зүйлээ авахын тулд яг яах ёстой вэ гэдэг зөвлөгөөг нь харж өгнө. Хичнээн та байгаагаараа авах боломжтой гэж гарч ирлээ ч гэсэн хүсэж байгаа зүйлээ авахын тулд яг яавал зүгээр вэ? Ямар үйлдэл хийх вэ гэдгийг илүү тод харуулад өгнө. Хизээнээс авах боломжтой болох вэ гэдгийг нь харуулж өгнө. За тэгээ энэ байдлын ойрын болон алсын ирээдүй ямар авах вэ гэд харж өгнө. За тэгээ дахиад сахиусны зөвлөгөөг хараад дуусгах болно. За тэгээ нэмэлтийг маань авахаар бол энэ бичлэгийн description дотор нь байгаа. Тэр зааврыг дагахад авах магадлал ерөөдөө бол 100% тагаа алдаа үүсээд авч чадахгүй гэсэн юм байхгүй. За тийм байна. Тэгэхээр групп 1, 2, 3 гэд байгаа. Сайхангүй амьсгал аваад өөрт татагдж байгаа группыг сонгоорой. Групп номер 1 сайн байна уу? За та бүхэн маань та death буюу үхэл гэдэг юм хүзрийг сугалсан байна. За энэ үхэлгийн хүзрийг болохоор таран уншлага мэдгүй хүмүүс харчаад айгаад боо юм болдог. Яг үүндээ энэ хүзэр маань болохоор маш эерэг утгатай хүзэр байгаа. Хуучин хэрэггүй зүйлсүүд нь алга болоод тэгээ оронд нь шинэ хэрэгтэй гоё зүйлс амьдралд орж ирэхийг бэлэгдэж байгаа. Тэгэхээр хүснээ авах, амьдрал нь хүснээр нэргэх, байдал өөрчлөгдөх, байдал гоё болох гэдэг зүйлийг нь үхэл гэдэг хүзэр death гэдэг хүзэр 13-ын тоотой хүзэр маш сайн бэлэгдэж өгдөг аа. Тэгээ тараа хүзэр дээр ерөөд бол бүх хүзрүүд сайн сайхныг бэлэгддэг хүзэр биш. Major arcana байлаач тэр дээшээ харсан байлаач тэр заавал сайн сайхныг бэлэгддэггүй. Харин гэхдээ death гэдэг хүзэр маань болохоор дээшээ харсан байх үедээ доош харсан байхдаа ч гэсэн ерөөд бол маш сайхан гоё зүйлийг шин сайхан илүү эрэхтэй, илүү хаас жаргалыг авчрах, илүү үр шимтэй, илүү баялаг зүйлс орж ирэх гэж байгаагийн бэлэг тохиолдог. Маш гоё эрэг юм хүзэр аа шүү. За тэгээ death-гийн хүзрээс нь зүгээр айсан хүмүүсийг тайвшруулах гэж худлаач хэлж байгаа юм биш. Яг нэрнгээсээ death гэдэг хүзэр маань маш эрэг утгатай цөөн хүзрүүдийн нэг мөн байгаа. За тэгэхээр шууд уншлага руу нөрьё. Таны амьдралд ямар ч л байсан одоогийн энэ нөхцөл байдал та тэр хүнээс юу ч хүсэж исэн бай, яаж исэн бай. Энэ нөхцөл байдал яаж иж байгаа л танд ашигтай, танд үр шимтэй, баялаг сайхан зүйлсийг авчрах нэ. За тэгээ энэ баялаг сайхан зүйлс нь нэг нь нөгөө хүнээсээ аваад, нэг нь хохироод, нөгөөх нь хожих биш. Энэ нөхцөл байдалд оролцоотойгоо хүн болгон бүгдээрээ хамт зэрэг хожино. Бүгд зэрэг хамтдаа баярлна гэсэн утгатай байна. Яагаад гэвэл death-гийн хүзэр нь болохоор та бүхэн төсөөлж ивэл хавар цагт хуучин ургацаа шатаагаад тэгээд шинэ ургацааг ургадаг да. Тэр нөгөө шатсан ургацынхаа үнснээс нь хөрсөн бордоо аваад шинэ сайхан өмнө жилээсээ илүү сайхан хангалуун сайхан ургац ургадаг. Тэгээд тэр хангалуун сайхан ургацаас хэн хождог вэ гэхээр бүгд хождог тийм. Тэр фермер нь хождог, өхөр мал амтнууд нь хождог гэдээ ерөөсөө хождоггүй амтан гэж байхгүй тийм. Тийм байдаг байгаа. За тийм болохоор маш том хожлыг, маш их үр шимийг, баялаг хангалуун байдлыг, сайхан зүйлсийг бэлэгдэж байгаа хүзэр байна.
За тэгэхээр энергийн шалгалтыг явуулъя. Энергийн шалгалт гэдэг нь болохоор энэ таны сонгосон групп нь яг танд таарж ийн үгүй юу гэдгийг шалгах зорилготой байгаа. За зүүн талд таны үзэр гарч ирнэ. Баруун талд таны асуулгаж байгаа хүнийх нь үзэр гарч ирнэ. За та болохоор hermit гэж гарч ирсэн байна. Даянч 9-ийн тоотой. За таны асуулгаж байгаа хүний үзрийг харъя. Two of Cups. За та хоёрын одоогийн байдлыг харъя. За the moon доошоо харсан байна. За ямарваа нэгэн нөхцөл байдлын үнэн илэрч тодорч гарч иржээ. Энтэй холбоотойгоор та энэ таран уншлагыг сонсох хэрэгтэй болсон байж болзошгүй ямарваа нэгэн зүйлийн үнэн хатуу үнэн илэрсэн учраас хармааргүй байсан, мэдмээргүй байсан үнэн илэрсэн учраас гэхдээ энэ үнэн гарч ирсэн болохоор байдал арай жоохон замраагүй, ойлгомжгүй, нэг талаараа замраагүй ойлгомжгүй болж байгаа хэрнээ нөгөө талаараа маш их амар амгалан тайван байдлыг авчирж байгаа. Тайван тогтун байдлыг авчирж байгаа, эсвэл авчрах гэж байгаа гэж харагдаж байна. Тэгээд та хоёулаа хоёр талд ерөнхийдөө бол их бодлогоширсан байдалтай харагдаж байна. Ялангуяа таны талд маш их бодлогоширж, маш их хариуг хайсан байдалтай байна. Таны энэ нөхцөл байдалтай холбоотой олж харсан үнэн гэдэг зүйл нь тань яг 100% таалагдаагүй. Бас хармааргүй байсан үнэн гарч ирсэн баг. Тийм хялбар үнэн биш. Жохон комплекс бөгөөд олон давхартай ийм зузаан тэгээд давхар бүрэн сонин өөр төрлийн мэдээлэлтэй гэдэг ч юм уу бүх мэдээллүүд нь хоорондоо таарахгүй ч байгаа юм шиг жоохон ойлгомжгүй бодит үнэн гарч ирсэн байна. Гэхдээ гарч ирсэн бодит үнэн нь яг жинхэнэ бодит үнэн бол мөн байна. Бодит үнэн нь ерөөхдөө бол дийлэх үдэ 70-80% таа. Тэрнээс ч их хувьтай гараад ирсэн байна гэж харагдаж байна. Тэгэхээр таны олж мэдсэн байгаа зүйлс ерөөхдөө бол бодит үнэн мөө гэж харагдаж байна. За нөгөө талын хүнд болохоор ямарваа нэг хагцлыг амссан, салалтыг амссан, хайртай дуртай байдаг байж байгаад хайртай дуртай байхаа болсон гэж харагдаж байна. За энэ нөхцөл байдал дээр нэмэлт мэдээллийг харъя. Тэгэхээр таны асуулгаж байгаа хүн болохоор нэлээд шархалсан зүрхтэй. Харин та болохоор үннийг ирэлхийлсэн. Утга учирыг ирэлхийлсэн. Зөв гарц замыг ирэлхийлсэн байдалтай харагдаж байна. За тэгэхээр hermit гарч ирж байгаа гэдэг нь death буюу хувирлын өмнө hermit буюу даянч буюу эморх байдалд хүн ордог байгаа. Яг хувираад шин зүйлсийг эзэмшээд амьдрал нь дараагийн шат руугаа орохоос өмнө хүн жоохон эмороод юм даянч хэлбэр рүү шилждэг. Тэгэхээр маш том хувирлын шат дээр та ирчихсэн байгаа гэж харагдаж байна. За энэ нөхцөл байдал дээр нэмэлт мэдээллийг харъя. За таны энэ нөхцөл байдалтай эсвэл нөгөө үнэтэй холбоотой бодлыг харъя. Тэр хүний бодлыг нь харъя. За таны мэдрэмжийг нь харъя. Тэр хүний мэдрэмжийг нь харъя. Hangman. За хоёр талд бодол дээр болохоор хоёулын дээр нь Pentacles буюу Зоос материалын ертөнцийн үзэр гарч ирсэн нэг сонирхолтой байна. За таны асуулгаж байгаа нөгөө хүн болохоор ямар ч байсан гацанга байдалд орсон. Наашаачгүй цаашаачгүй гацанга байдалд орсон. Гэхдээ гацанга байдалд гол нь өөрийгөө оруулж байгаа. Тэгээ ийм гацанга байдалд орсон байх нь өөрт нь тодорхой хэмжээгээр тухтай санагдаж байгаа. Хойшоо алхам хийх юм бол тухгүй, урагшаагаа алхам хийх юм бол тухгүй. Тийм учраас яг одоо байгаа энэ гацанга байдалтай байхаар шийдвэрийг гаргасан байна. Тэгээ энэ шийдвэр дээр бодол болон зүрх нь хоёулаа нийлж агаад хамтарч агаад энэ шийдвэрийг гаргасан байна. Тэгэхээр тэр хүний яг одоо хийж байгаа үйлдэл нь бүр амар тийм сүрхий буруутсан онцгүй шийдвэр бол биш байна. Яагаад бол тэр хүний бодол болон зүрх нь хоёулаа хамтарч гар нийлээд тохиролцоод гэдэг ч юм уу те таарч тохироод окей энэ яг зөв шийдвэр юм байна. Одоохондоо бидний төвшөнд бол зөв шийдвэр муу юм байна гэд яг бүтэн бие оюун санаа сүнснэ ингээ бүх талаараа нийлээд нэгдээд
яг одоогийнхаа гацсан байдалтай үлдэх шийдвэрийг гаргасан байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр наашаачгүй цаашаачгүй энерги нөгөө хүний талд бол харагдаж байна. Танд яг хөө зориулаад гарц гаргалгаа хэлж өгөөд аж болно. Гэтэ тэр хүний хувьд бол тэр хэлсэн гарц гаргалгаа нь өөрт нь бол гарц гаргалгаа болохгүй. Өөрөө л наашаачгүй цаашаачгүй юм гацсан байдалтай үлдэж байгаа гэж харагдаж байна. За харин таны талд болохоор арай жоохон эдрэгтэй ойлгомжгүй байдал харагдаж байна. Тийм учраас энэ даяанч байдал руу орсон, эм урлын дотроосоо хариуг нэгсэн байдал руу орсон гэж харагдаж байна. Тэр хүний хувьд болохоор байдал нь тодорхой хэмжээнд ойлгомжтой байна. Тэгээд энэ нөхцөл байдлаас нэмэлт мэдээллийг олох, нэмэлт ойлгомжтой байдлыг гаргаж авахын тулд энэ хүн нэг бол урагшаа хөдлөн, нэг бол хаашаа хөдлөх гээд байгаа учраас хаашаач хөдлөхгүй байх сонголтыг гаргацсан. Тэрэндээ тухалцсан байгаадаа бол та болохоор хөдөлгөөн хийхийг хүсэж байна. Гэтэ хөдөлгөөн хийх арга зам хаалгууд нь ерөөсөө олдохгүй байна. Гэтэ хөдөлгөөн хийх арга зам хаалга бол байгаа гэдэгт бол та өндөр итгэлтэй байна. Тэгээ боломжийг бас өөрөө гаргаж чаднаа гэдэгт өндөр итгэлтэй байна. За тэр амар ойлгомжгүй, барьцгүй, жишээгүй байдалтай хэлж өгчээвэл хэлж өгч болцсошгүй. Тийм учраас жоохон жишээ гаргаж ирэх гэж оролдъё те. За энэ жишээ нь болохоор за тэр үеэр ингэж уулзаад явж байхдаа энэ хүнтэй ярилцсан да гэж бодож болцсошгүй. Ийм юм байдлаар тэр нэг ивентээр гэдэг ч юм уу те. Энэ нэг зүйлийн дараа гэдэг ийм үүд тэр хүнээс хүнтэй ярилцаад гэдэг ч юм уу. Тэр хүн энэ зүйлээр л ийм үеэр л надаа өөр зүйлээ өгнө хата. Энэ ингэнгүүт л одоо юу гэдэг те. Одоо амралтын өдөр төгсөж байгаа юм байна. Энэ хүн амар ажилтай байсан болохоор миний хүссэн юмыг өгөхгүй байгаа. Тийм учраас яг амралтын өдөр ирэнгүүт одоо хагас өдөр ирэнгүүт гэдэг шүү дээ тий. Эсвэл 5 өдрийн ажилласаа тараад миний нөгөө хүсэж байгаа юмыг надад авчираад өгөндөө гэж бодож байгаа ч юм уу. Иймэрхүү янз бүрийн байдлаар та өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг авах боломжтой гэсэн итгэл найдвар байна. Оптимизм бол байна, өөдрийг үзэл бол байна. Тэгээ нөгөө талаараа бас яг өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг нөгөө хүндээ бүрэн тайлбарлаж чадахгүй байгаа юм шиг, нөгөө хүн таны хүсэж байгаа зүйлийг бүрэн ойлгож чадахгүй байгаа юм шиг, таны байр суурийг буруугаар ойлгоод байгаа юм шиг юм бухимдал бол таны талд байна. Гэхдээ энэ бухимдлаа тайлбарлая гэхлээр нөгөө хүн танаас тайлбарыг сонсох боломжийг хэр барагт өгөхгүй байж болцсохгүй. Эсвэл та тайлбарыг өгөнгүүт нөгөө хүн бүрэн хүлээж авч байгаа юм шиг харагдахгүй, хүлээж авахгүй ч байгаа юм шиг харагдаад жоохон хэцүү бухимдалтай байж болцсохгүй юм байна. Тэгэхээр хорвоо ертөнц энэ таны нөхцөл байдал нь ерөөхдөө бол таныг хариултыг хүсэж байгаа зүйлээ одоогийн төвшөнд энэ хүнээс ш өөрийнхөө дотоодосоо олж авахыг бол жоохон шаардсан байна. Жоохон хүчилсэн байдалтай байна. Тэг өөрийнхөө дотоодосоо хариу авахаас аргагүй болсон байдалтай байна. За энэ хүзрүүд дээр нь нэмээд одоо та нөгөө хүнээсээ хүсэж байгаа зүйл нь яг юу юм бэ гэдгийг хараад өгье. Яа тэгвэл та тэр хүнээс авах гээд байгаа зүйлээ өөрөө ч гэсэн бүрэн ойлгоогүй байж болцсохгүй тий. Одоо жишээ нь айгүй хөнгөн төвшөнөөр ярих юм бол та тэр хүнээс зайрмаг авахыг хүсэж болцсохгүй тий. Гэр бүлийн гишүүнээсээ ч гэдэг юм уу, найзаасаа ч гэдэг юм уу, хосоосоо ч гэдэг юм уу, ажлынхаа хүнээсээ ч гэдэг юм уу хамаагүй зайрмаг авахыг хүсэж болцсохгүй маш юм энгийн зүйл. Тэгтэл энэ зайрмаг надад аваад өгөөч, зайрмаг авъя гэдэг нэхэд байгаа нь яг үүндээ зайрмагийн талаар биш. Зүгээр л энэ хүн танд санаа тавьдаг эсхийг нь та олж мэдмээр байсан. Энэ хүн танд хайртай эсхийг нь олж мэдмээр байсан. Та ингээ энэ хүнээс ингээд юм нэхэх үед энэ хүний ядаргаа нь хөрөхгүй, таныг хааж орхихгүй бөгөөд заримыг аваад өчнөө гэдэг ч юм уу тий. Заримыг гэх мэт юм жижигэн зүйл дээр хүртэл танд анхаарал өчнөө гэдэг ийм баталгаа хүсэж байгаа ч юм уу тий. Гих мэтчлэн. Тэгэхээр асуудал нь хизээч энэ хүсэж байгаа заримгийн талаар байхгүйж болно. Хизээч нь чаашин гэхдээ ер нь шууд утгаараа хүсэж байгаа зүйлийн талаар биш байж болно. Гэхдээ хэрвээ self awareness буюу өөрийгөө ойлгох чадвар өндөртэй хүн болвол өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг маш оновчтойгоор оновчсон байж болцсохгүй. Гэхдээ юмыг яаж мэдгүй ямар ч хэлсэн та энэ хүнээс юу хүсэж байна гэдгийг шалгаж харж өгье. За Star Dragon үзэр time цаг хугацааг хүсэж байгаа. Тэгээд 4-ийн тоо гарч ирж байна. 4-ийн тоо надад болохоор юуг санагдуулж байна гэхэлэр доктортой байдал болон суурийг илтгэж байна. За time гэдэг нь маш олон зүйлийг илтгэж байна. Шууд толгоонд орж ирсэн үг нь болохоор quality time буюу
хамт цагийг өнгөрүүлэх. Тэгэхээр та энэ хүнээс хамт цагийг өнгөрүүлэх, танд цагийг зарцуулах гэх мэт зүйлсийг хүсчиж болцшгүй. Тэгэхээр хамт цагийг өнгөрүүлэх гэдэг нь болохоор ерөөсөө өөр юмд өөр элдв янзын садаатай зүйлс дээр анхаарахгүйгээр нэгэндээ анхаарлаа хандуулах. За энэ нь болохоор шууд биеэрээ хамтдаа цагийг өнгөрөөхөж болно. Эсвэл мессеж чатаар анхаарал хүсдэг гэж болно. Энэ нэг асуудлын талаар хоёулаа чатлыг ярилцдаг хүү гэд чи надтай хамт асуудлыг шийдэхийн тулд надтай гэж чатлаад суух хэмжээний цагийг хичээл зүтгэлийг надад гаргаж чадах уу гэдэг юм надад цаг гарах уу, надад хичээл зүтгэлийг гарах уу гэдэг ийм баталгааг нөгөө хүнээсээ хүсэж байна гэж харагдаж байна. Тэгээд энэ баталгаа яагаад хүсэж байгаа юм бэ гэхээр энэ баталгааг авснаар та энэ харилцаанд өөрийгөө аюулгүйгээр мэдэрнэ. Тэгжиж та буур суурьтай энэ харилцаа энэ зүйлсийн фундамент суурин доктортой тайван аюулгүй мэдрэгдэх болно. Тэгэхээр та тэр хүнээс юу хүсэж байна вэ гэхээр аюулгүй мэдрэмжийг хүсэж байна. Тэгээд яахлаар хамгийн аюулгүй мэдрэмжийг мэдэрдэг вэ гэхээр хүн тань цаг хугацаа энергийг зарцуулгангууд та аюулгүй мэдрэмжийг мэдэрдэг юм байна. За тэгэхээр энергийн шалгалт нь болохоор ингээд боллоо. Тийм учраас хэрэг уншлах нь өдийг хүртэл таны нөхцөл байдалтай яг таарад байвал үргэлжлүүлээд сонсоорой. Хэрэг таарахгүй байвал энэ групп нь таны групп биш гэсэн үг юм шүү. За одоо тэгэхээр та энэ хүсэж байгаа зүйлээ авч чадах уу үгүй юу гэдгийг нь харъя. Яаж ч юм Руна Дайса Руна шоо шидэж хармаар санагдаж байна. Тэгээ Руна шидэж үзье. Та амаарга зүйлээ авч чадах уу? Тэгээ шалтгаан нь юу ах вэ? За амаарга зүйлээ авч чадах уу? Петро Аз гэдэг шоо гарч ирж байна. Энэ Рунагийн утга учир нь олон цагийн турш өөрчлөгцөр ирсэн. Гэхдээ хамгийн орчин үеийн тайлбар нь болохоор Аз гэдэг ийм шоога. За бас нөгөө талаараа тоглоом гэдэг шоож болдог. Тоглоом гэдэг нь ямар утгатай юм бэ гэхээр нөгөө нэг юм шоо шидэд тоглодог хүмүүстэй хөзрөөр юм тоглодог. Ийм утгатай хөзрөө. Тэгэхээр нэг талаараа шууд утгаараа бооцоотой тоглоомыг илэрхийлж болно. За хэрвээ бооцоотой тоглоом сонирхдаггүй, бооцоотой тоглоомын нөхцөл байдалд ямар ч хамааралгүй болвол та хүссэн зүйлээ авч чадахгүй юу гэх юм бол авах магадлал байна. Гэхдээ авах магадлал нь яг логикоор бодоод үзэх юм бол та өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг авахгүй гэж харагдана. Бараг ингээд шанс бага. Бараг 1-2% шанстай юм шиг тий. Бараг боломжгүй нөхцөл байдал шиг. Гэхдээ боломж гэдэг зүйл нь өөрөө сонирхолтой. Боломж гэдэг зүйл нь өөрөө 1% боломж дээр тоглолт хийгээд 1% боломжийг 100% боломж болгочих болдог гэдэг ч юм уу те. 1-0 биш, тэг биш. 1% л боломж байгаа бол та хожих боломжтой гэсэн үг гэж одоо тоглоомоор тооцож болдог шүү дээ те. Тэгэхээр одоо хэрвээ 1% боломжтой бол нэг зүйлээ 100 удаа хийхэд 1 удаа заавал онох юм байна гэж боддог. Тэгэхээр ийм чанстай холбоотой байгаа даа. За тэг тайлбарыг би хармаар байна. Яагаад юм бэ? Яагаад хариу ингэж гарч ирвэ? Тэр ерөөхдөө бол магадлал байгаа. Та өөрийнхөө амарга зүйлийг ерөөхдөө авна гэж харагдаж байна. Гэхдээ энэ амарга зүйл нь авах магадлал маш бага юм шиг харагдана. Тэгээ 1% магадлал дээр ерөөхдөө бол тоглолт хийгдээд аз сүлт нь орж ирээд ялалт олж хувирна гэж харагдаж байна. За шалтгааныг нь харъя. Нэмэлт мэдээллийг харъя. Өрөөс өхөр гэсэн утгатай. Өхөр одоо юу гэдэг вэ? Ухна гэдэг байлуу те. Эрэгтэй өхөр. Ухна гэдэг юм Руна гарч ирж байна. Энэ болохоор шин зүйлийн урагшлах хөдөлгөөн, үр шим, за тэгээ эрэгтэй хүний шууд утгаараа биеийн шингэн үр гэдэг үрийг бэлэгддэг юм үр гэдэг утгатай юм өрөөс гэдэг юм Руна байгаа. За тэгээ шалтгаан нь болохоор таны хувь заяа угаасаа урагшлах ёстой. Таны хувь заяа яг энэ таны асуулгаж байгаа зүйлийнх нь хувь заяа, энэ асуулгаж байгаа зүйлийнх нь зүйл асар хурдцдаар дахих урагшлах хувь заяа байна. Тэгээ яагаад та энэ амаарга зүйлээ авах вэ гэхлээр ерөөсөө таны хувь заяанд энэ авах ёстой зүйл гэж харагдаж байгаа учраас авах болно. Тэгээд яг үр гэж байгаа юм шиг үр тариа суулгаж байгаа тийм death гэдэг хүзэр болохоос үр тариа
илтгэж байгаа би яага бэлтгэж байгаа гэлж илтгэж байгаа өөр тариалан гэлтгэж байгаа тий хэрэг та энэ зураглалыг энэ сайн харах юм бол энэ цаана тариалангийн талбай дээр алхаж байгаа гавл ийм гавлан толгойтой морьтой тэг энэ ч нөхөө ингээд санваартай юм уу ном энэ уншсан тэгээд цаана тариан талбай харагдаж байгаа энэ цэцэг сарнааны туг байгаа гэж харагдаж байгаа. Ийм утгатай үзэр. Тэгэхээр өөр тариалан эд баялаг хангалуун үр шимийг бэлэгддэг ийм үзрэн death гэж үзэр байгаа. Тийм учраас та энэ нөхцөл байдлаас таны хүсэж байгаа зүйл танд үр шимээ өгөх юм аа. За тэгээ үр шим гэдэг зүйлийн нөгөө тал нь болохоор өрийг суулгаад тэр өрийг суулгачаад яг суулгасан дараа нөгөө өрн суудсан ч юм уу суугаагүй ч юм уу тий ургах ч юм уу урахгүй ч юм уу ингээд ерөөсөө юу ч ажиглагддаггүй зүгээр л юм бор хөрс харагдаад байдаг тий. За тэгээд тийм зүгээр л юм бор хөрс харагдаад лахт нь өдөр тутамдаа гэрээсээ гараад усалдаг, цэцгээ усалдаг. Зүгээр юм хоосон шороо услаад байгаа юм шиг услаал байдаг тий. Тэгээд нэг өдөр соёолч эхэлнэ. Эсвэл бүр ингээ хурдан ургадаг ургамалынхан бол нэг өдөр соёолол маргааш нарсан ч ингээ бутуу ургацсан цэцгэлцэн тий. Гэх мэтчлэн тэгэхээр таны энэ хүсэж байгаа зүйл яг ийм байдлаар манифестлэгдэнэ. Тэгээ шууд утгаараа үр тариатай холбоотой гэж болцшгүй. Тэгээ энэ хэрэг харилцааны талаар асууж байгаа бол энэ харилцаан дээр хин нэг хүн үгүй хоёлаа хосууд биш эсвэл хоёлаа суухгүй эсвэл хоёул хүүхдээ болохгүй гэж ийсэн аа. Нэг за ер нь хүүхэд хөөрхөн ч юм уу гингүүтэй маргааш шууд хүүхдийн хувцас авъя хоёлаа явж хүүхдийн хувцас авъя гэл хүүхдийнхаа хувцас аваад хүүхдээ болохтой бэлдээл гэдэг ч юм уу те. Эсвэл суухгүй би хоримлохгүй гэж явж ийсэн аа. Нэг өдөр нэр хоримлуул дайггүй ч юм уу гэд гинт тийм цухалцаж хэлснэ. Тэрнийхээ маргаашхан өдөр хойлоо явж хамт хоримын дайшин царья гэдэг ч юм уу эсвэл хормаа төлөвлөе гэдэг ч юм уу ингээд шууд ингээд эхэлдэг. Тэгээд тэрнээсээ хойш энэ нөгөө ургац айл эзэн өшөө ургацсан нөгөө нэг ургамал нь энээс хойш өөр шимээ өгсөөр байх болно. Амархан бүхийх, амархан өөхөх, амархан нураад өгөх, амархан ингээд буцаад бор хөрс болоод хувирчих юм зүйл биш. Ингээд энэ ургамал нь нэг ургацсан болвол нэг ургацсан байгаа ургамал чинь тэгэл ургаал ингээд байгаад байдаг те. Ямарваа нэгэн асуудал үүсэхгүй бол ингээд амархан өгдөггүй, бүхийдэггүй. Тэгэл сайхан улам том болол улам сагалгар болол улам дэлбэлээл, улам цэцэглээл ингээд байж идэг те. Тэгэхээр таны амьдрал таны хувь заяан ч гэсэн тэгж ажилт юм аа. Одоо ингээд өрн суучингууд ингээд нэг хувийн боломж гэдэг зүйл нээгдчихэж байгаа. Энэ нөгөө хаалга нь нээгдчихэж байгаа. Энэ Page of Pentacles нь бас суусан өрийг бэлэгдэж болно. Өрөө суулгачаад Ace of Pentacles буюу өрөө суулгачаа тэгээ дараа нь тэр өрөө услах энэ өрөө ургах боломж бололцоог нь бүрдүүлэх гэсэн утгатай үзэр байгаа. Тийм байна. За тэгэхээр та хүсэж байгаа зүйлээ авах болноо. Тийм ээ. Тэгээ хүсэж байгаа зүйлээ авах юм нөхцөл байдал яг хурдац гэдэг энэ зүйлсүүднийг ямар шиг байхыг нь маш тодорхой хараад өглөө те. Гэхдээ хизээ харах вэ гэдгийг хараагүй. Хизээнээс эхэлж одоо соёолох вэ гэдэг нь болохоор нэмэлтээр нь харж өгөхөр байгаа. За одоо тэгэхээр энэ нөхцөл байдалтай холбоотой сахиусныхаа зөвлөгөөг нь харж өгье. За энэ нөхцөл байдалд үр шим материалын зүйлс амар их харагдаад байгаа учраас чулуутай хөзрөөр сахиусныхаа зөвлөгөөг нь харж өгье. Чулуутай хөзрөөр сахиусныхаа зөвлөгөөг нь харж өгье. За тэгээ бас нэг юм хэлэхэд энэ нөгөө талын хүнийх нь энерги нь бас нөгөө завсрын энерги бас агиух гарч ирсэн байгаа. Энэ завсрын энергиуд маш их байна. Hermit, Death, Hangman гуруула завсрын энерги. Шилжилтийн өмнө агуу том шилжилтийн өмнө гарч ирдэг хөзрүүд байгаа. Эдгээр дандаа Hangman гэдэг энэ хөзрийн дараа энэ Hangman-ийн хүнийх нь ертөнцийг харах өнцөг нь 180 градус эргээд тэгээ ертөнцийг цоо шинээр харж эхэлдэг. Death гэдэг нь болохоор цоо шин ертөнц рүү орохоос өмнө яг ингээд тэр цоо шин ертөнц нь ерөөхдөө бол ирэхээс өмнө хуучин ертөнц нь өгч байгаа, хуучин ертөнц нь алга болж байгаа, хуучин ертөнц нь бордоо болж хуурж байгаа үйл явцыг илтгэдэг. Hermit нь болохоор энэ бүх үйл явцыг дотроо шингээгээд шин хуучин бүх зүйлсүүдэд боловсруулж байгаа. Одоо яг ходоод руу хоол ороод тэрийг боловсруулж байгаа үйл явцыг илтгэж байгаа. Тийм байгаа. Тэгэхээр энэ гурван үзрийн дараа шууд шинэ ертөнц аз жаргал яг бүрэн бүхэл болсон тэр сайн сайхан зүйлс нь орж ирдэг. Ерөнхийдөө бол. За.
За тэгээ moon гэх үзрэмж гэсэн өөрөө шилжилтийн үзэр гэж тооцогдож болно. Яг sun буюу наргийн үзрийн өмнө гарч ирдэг ийм үзэр байгаа. Тэгэхээр маш сонирхолтой, маш их шилжилтийн энерги гарч ирж байна. За тэгэхээр сахиусны зөвлөгөөнд чулуугаар авъя. Сахиусны зөвлөгөөг авъя. Aventurine гарч ирлээ. За тэгээ би сайхан камерт нь ойртуулад өгье. Маш их бичиг байгаа. Тэр та өөрөө сайхан хүсвэл паузлж байгаа сайхан уншиж болно. Нэр англи хэлтэй бол тэгээ би ясаахан чухал поинтуудыг нь орчуулад өгнө. За ямар хүмүүс энэ чулуунд хэрэгтэй вэ гэх юм бол жоохон гонигламтай хүмүүст энэ чулуу хэрэгтэй. Тэгээд side hustle буюу өөрийнхөө гол ажлынхаа хажуугаар тийм жижиг хувийн бизнес эрхэлдэг хүмүүст энэ чулуу хэрэгтэй. За тэгээд энэ чулууг хаана хийвэл зүгээрээ гэвэл кермалад авч явал зүгээр. Poker night, покер тоглох үедээ кермалад авч яваарэ гэж тэгж байна. За тэгэхээр happy go lucky vibes гэдэг аз гэдэг энэ үг орж ирсэн байна. Зүрхээ сонсоод тэгээ happy go lucky vibes. Happy go lucky гэдэг нь болохоор ер нь азар нэтгэж найддаг учраас аз жаргалтай байдаг хүмүүсийг илтгэж байгаа. Гэхдээ luck буюу аз гэдэг үг орж ирсэн маш сонирхолтой байна. Яагаад гэвэл энэ Petro гэдэг рүүн нөрөө азийг бэлэгддэг рүүн байгаа. За тэгэхээр та ямар ч л яасан энэ байдалд маш их азтай байх юм байна. Сахиусуудаас нь маш их аз орж ирж байна гэдэг шууд утгаараа мессеж орж ирж байна. За тэгэхээр ямар ч үглэсэн сахиусхийн гол зөвлөгөө нь болохоор аз жаргалтай байгаарай, өөдрөг байгаарай, аз байгаа шүү, аз таны керманд байгаа шүү. Сахиусууд нь таны ингээ керманд өөрсдөө ороод ингээд хөрхөн азийн туулаа олцсон гэдэг байж байгаа. Бүх зүйлсийг зохицуулаад байж байгаа. Тийм болохоор та зүгээр сайхан аз жаргалтай байх хангалттай гэдэг гэж байна. За тэгээ clean up цэвэрлэх гэдэг үг гарч ирж гин, сэрэх гэдэг үг гарч ирж гин. Тэгээ энэ бүгдээрээ энэ хүзрүүдтэй холбоотой. Сэрэх, цэвэрлэх гэдэг энэ энерги дандаа энэ үзрүүдээр гарч ирсэн байгаа. За тэгээд бас таныг ерөөхдөө бол амар гутраах зорилготой хүмүүсийн хажууд явж байгаа бол энэ Aventurine гэдэг энэ чулууг юм ногоон өнгөтэй чулуу байгаа. Энэ Aventurine гэж чулууг бидээ авч яваарай. Таныг гониглуулах гэж оролддог хүмүүсээс хамгаалахын тулд бидээ авч яваарай гэж зөвлөгөө гарч ирсэн байна. За тэгэхээр уншлагын эхнийхэн хэсэг ингээд боллоо. Ихэнх хүмүүсийн хувьд бол маш хангалттай байх болно. За тэгээ хэрвээ уншлагаа энэ ингээд дуусгах гэж байгаа бол цагаа үнцэнтэй цаг явлаа энерги надтай хуваалцсан маш их баярлалаа. Уншлага нь хэрэг болсон байх гэж найдаж байна. За тэгээд одоо сэтгэлдээ хэлж болно. Тэгээ янз бүрийн юм зүйлсийн биелсэн эсвэл биелээгүй дараа худлаас үнэн байсан гэж хэлээд сэтгэлдээ чөлөөдөө илэрхийлж болно шүү. За маш их баярлалаа. Тэгээ манай бичлэгийн маань 2 дахь хэсэг рүү орох гэж байгаа бол энэ бичлэгийнхаа description буюу доод тайлбар хэсэг рүү ороорой. Comment хэсэг дээр би бас линкийг нь оруулчих болно. Тэгээд зөв группээ сонгоорой. Хэрвээ буруу группээ сонгосныхаа дараа буруу имэйл хаягаа оруулах гэдэг ч юм уу. За тэгээ нэг дор олон холбоосуудыг олон группүүдийн нэгэн зэрэг авах гэж оролдох гэдэг ч юм уу. Ингээм болвол системд нь алдаа үүсээ тэгээ би засаж чадахгүй болоо. Та тэгээд холбоосоо шинээр авахаас өөр аргагүй болох юм шүү. Тэгээд энэ дээр нь дүрм дээр нь оролцсон байгаа. Төлбөрөө төлөхөөс өмнө анхаарлага дээр нь оролцсон байгаа. За тэгээ ерөөхдөө бол заавраад авах юм бол маш амархан, маш хялбархан байдлаар имэйл дээр нь асуудалгүй төвгөөхөн шиг холбоос нь бичлэг нь орж ирдэг, хурж ирдэг байгаа шүү. За тэгээ хэрвээ та манай нэмэлтийг мань авах гэж байгаа бол нэмэлт дээр нь за та тэгээд хүсэж байгаа зүйлээ авахын тулд яах ёстой вэ? Ямар үйлдэлийг хийх ёстой вэ гэдгийг харж өгнө. За тэгээд таны хүсэж байгаа зүйл хэдийн орчим хугацаанд орж ирэх вэ гэдгийг харж өгнө. За тэгээд таны энэ нөхцөл байдлын ойрын ирээд өгнө. Бөгөөд алсын ирээд өгнө харж өгнө. За тэгээд эцэст нь сахиусган зөвлөгөө дахиад нэг удаа харж өгөөд тэгээд уншлах нь бүрэн өндөрлөх болно. За нэмэлтээр минь уулзах гэж байгаа бол туудахгүй уулзъя. За групп номер 2 сайн байна уу? Та Hierophant гэд өдрийг сонгосон байна. Энэ Санвартан гэж монголоор ихэнхдээ орчуулагддаг. За энэ өдөр нь болохоор ерөөхдөө бол олон зүйлсийг бэлэгддэг байгаа. Нэг талаараа шашныг бэлэгдэн, нөгөө талаараа гэрлэл, хуримлсан хосууд эсвэл тийм маш тийм тогтсон баттай шийдвэрийг бэлэгддэг байгаа. За тэгээ та шашин гэж үзүүлэх юм бол шашин гэдэг чинь юу вэ? Хүн ингээ насаараа андгаа өргөөд андгаа гэдэг лөө. Юу гэдэг лээ? Тэгээ насаараа юу гэдэг би яагаад үг орж ирэх хэлж юу одоо promise буюу амлалт нэгэндээ өгөөд андгаа тавиад
Тэгээ насаараа дагдаг зүйл чинь шашин гэж тооцогдож байгаа тий. Тэгэхээр энэ нь хосын ярилцсан дээр орж ирэх юм бол гэрлэлт тулаа явждаг. Ажил дээр орж ирэх юм бол тогтсон яг хувь заяаны дагуух ажил гэсэн утгатай болоод явцдаг байгаа. За тэгэхээр та бүхний түүнээс хүсэж байгаа зүйл нь доктортой буйрсартай зүйл гэж болно. Гэрлэлтийг хүсэж хийж болно. Яг шийдвэрээ доктортой гаргахыг нь хүсэж хийж болно. Эсвэл шийдвэр гаргахгүй байна гэд гэрлэхгүй гэдэг хариуг нь сонсчоод та дараагийнхаа алхамд амьдралдаа хийх дараагийн өөр чухал алхамаа хиймээр байж болзошгүй. За бүр бодиттой жишээ толгоонд юу гэж орж ирж байна гэд тэгэхээр за хэрвээ чи надтай суухгүй бол би Австрали явлаа гэдэг ч юм уу те. Хэрвээ чи надтай сууна гэвэл би Монголд үлдлээ. Сууна гэх юм бол Монголд үлдлээ. Суухгүй гэх юм бол Австрали руу явлаа гэдэг ч юм уу. Иймэрхүү шийдвэр гаргах шаардлагатай болсон байж болзошгүй юм аа. За тэгээд яг одоогийн төвшөнд болохоор айлч сонголтыг сонгосон байдал яаж ширхсэн бай. Хин нэгэн заавал баг зэргээр хохирч гэдэг ч юм уу те. Жохон өөрийнхөө хүслийг нэг 80% таагаар л хөндлөж дуусж байгаа буюу compromise хийх байдалтай харагдаж болцсохгүй юм аа. За тэгэхээр айлч тал руу явсан бай. Хоёулаа бүрэн хаашралтай байж чадахгүй байж болцсохгүй байдалтай яг одоо харагдаж байна. За тэгэхээр энергийн шалгалтыг нь аавъя. Саяны хэлсэн юм уу таарч гинөө таарахгүй нөө. Яг ч оновчтой таарсан байх шаардлага байхгүй. Яг таны сонгосон энэ хөзөр нь болохоор энэ ерөөдөө таны яг амьдралынх нь одоогийнх нь төвшнийх нь энергийг хэлж өгч байгаа. За тэгээд одоо яг энергийн шалгалтыг нь хийж өгнө. Та болон таны ямар нэгэн зүйл авмаар байгаа хүн энэ хоёрын энергийн шалгалтыг нь гэж хийж өгөө. За тэгээ энергийн шалгалтын үеэр нь хэлж байгаа зүйл нь таарж байгаа таарахгүйгээс хамаарат энэ групп нь таны групп мөн үгүй юу гэдгийг шийдэгдэх байгаа. За зүүн тал таны үзэр гарч ирэх болно. Баруун тал түүний үзэр гарч ирэх болно. За та хоёр яг одоогийн ерхий байдлыг нь хараад өгөө. За ерөнхийдөө бол яг л гэрлэлттэй л холбоотой болж таарж байна. Гэрлэлт болон орон гэртэй холбоотой нөхцөл байдал байгаа байж таарж байна. Орон гэр амьдрах орчин, хаана амьдрах, хинтээ амьдрах, гэрлэлт хинтээ суух гэдэг ийм шийдвэрүүдтэй холбоотой уншлага болох юм байна. За нөгөө хүнийх нь байдлыг харъя. Хоёр үзэр гарч ирлээ. Page of Swords, Page of Pentacles. Бүртээ хоёрын пэйж гарч ирлээ. За тэгэхээр маш цөөн хүмүүсийн хувьд хоёр хүүхэдтэй хүнийг илтгэж болно. Тэгээ хоёр хүүхэд нь таны талд байж болно, нөгөөний талд байж болно, нөгөөний талд ах магадлал өндөртэй. За энэ гэхдээ маш цөөхөн хүмүүст л хамааралтай байх юм шүү. Хүүхэд гэдэг энэ мессеж нөгөө таараа гэвэл энэ таны асууж байгаа хүн өөрөө жоохнороо байна гэсэн утгатай. Хүүхдэрээ байна. Өсөж байжаагүй байна да. Өсөж байжхад бэлэн биш байна да гэсэн утгатай мессеж гарч ирж байна. За та хоёрын хоорондын энерги Four of Pentacles. За тэгэхээр та хоёрын одоогийн байдал ерөн жоохон хэцүүхэн харагдаж байна. Та болохоор таны одоо байгаа амьдарч байгаа орчин байдал энэ зүйлс танд таалагдахгүй байгаа. Яг ингээд суурэ гой зүйл дээр одоо амьдралаа үргэлжлүүлээд амьдрах юм бол ийм жоохон найдваргүй суурь дээр юм босох гэж байгаа юм шиг тий. Ирээдүйгээс одооноос хойш ингээ амьдрах тутамд энерги зарцуулагдаж байна гэсэн үг. Энерги зарцуулагдаж байна гэдэг чинь ямарваа нэгэн зүйл босч байна гэсэн үг. Тэгээд амьдрах амьсгалах төдийд босч байгаа зүйлсүүдийн суурь нь ийм докторгүй суурь байгаад байна. Тийм учраас докторгүй суурь байгаад ахлаар ирээдүйд энэ суурь нь нураад унчих юм бол одооноос тэгээ тэр нурж унах хүртэл их босгосон бүх зүйлсүүд нь дагаад нурж унах юм шиг санагдаад таны ундуудсан байна гэж харагдаж байна. Тэгээ нөгөө хүн нь болохоор ерөөсө боломж байхгүй, боломж гаргаж ирэхгүй байгаад байна. Хоёр пэйж хоёулаа гараад ирсэн. Энэ болохоор ерөөсө жоохон хуваа хичээсэн байна, өөрийгөө бодсон байна. Тийм тэгээд нөгөө нь болохоор амар хуваа хичээж байгаа юм шиг гаднаа харагдахгүй байж болно. Үг хэл маань их хайтайхан байж болно тий. Тийм ээ би чамд санаад тавьдгаа гэж хэлдэг ч юм уу. Эсвэл чамайг аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна гэдэг ч юм уу. Ингээд иймэрхүү үг хэл амаараа бол хайтайхан хэлцдэг гэж болцсошгүй. Гэхдээ хийж байгаа үйлдэлүүд нь болохоор яг л яалтчгүй хуваа хичээсэн үйлдэлүүд хийгээд байгаа гэж харагдаж байна. Нөгөө хүний зүгээс болохоор тэгээ материал санхүүгийн байдлаас
танд санал болгох юм түүнд байхгүй гэж харагдаж байна. Бас таны амьдралд шинэ боломжуудыг нээж өгч чадахгүй гэж харагдаж байна. Тэгэхээр танд өгж байгаа юм нь юу юм бэ? Танд юу өгж байгаа юм байгаа юм уу? Та бас тэр хүнээс хит хэмиг нэхээдэж болцсошгүй гэж харагдаж байгаа боловч энэ чинь яг харилцааны хоёр хүний хоорондын харилцааны онцлог учраас харилцааг ч өгөө аваатай байдаг. Тэгтлийн харилцаанд аль ч зөврөгөө өгөөж байхгүй аваач байхгүй харагдаж байна. За гэтээ бас нэмэлтээр мэдээлэл харъя. Энэ хүний талаас тань руу явж байгаа энерги нь ямар шиг энерги явж ийн вэ гэдгийг харж өгье. Дахиад хоёр үзэр гарч ирлээ. Тэгэхээр нөгөө хүн нь хоёр давхар хүнтэй уулзж байгаа гэдэг ч юм уу. Хоёр юм дээр нэгэн зэрэг анхаарсан хүн байж уулзчихгүй юм шүү. За таны талаас нөгөө хүн рүү явж байгаа энерги нь ямар энерги байна вэ харъя. Knight of Cups. За та бас өөрөө яг үнийг хэлэхэд яг бүрэн бойжоогүй байна гэж харагдаж байна. Гэтэ яг төвшин нас гэдэг ч юм уу төлөвшлийн үед бол та арай ахмад ихчмэд харагдаж байна. Гэтэ яг хоёулаа бол бүрэн бойжоогүй байна. Яг энэ Hierophant буюу яг гэрлэлт хорим энэ тогтсон шийдвэр дээр хүрэхийн тулд ерхэд бол бойжсон байх шаардлагатай. Тэ 5 настай хүүхд шашинд орж болохгүй шүү дээ, тэ. Тэгэхээр 5 настай хүүхэд 20 байж болохгүй шүү дээ гэдэгтэй адилхан. Тэгэхээр нөгөө хүн нэг 3 4 настай хүүхдээ бол та нэг 6 7 настай хүүхэд шиг гэж зүгээр харьцуултын төвшөнд бол тэгж энергийнх нь бойжлт төлөвшлэн тэгж харагдаж байна. Шулуухнаар хэлэх юм бол за тэгээ энэ уншлагаар мэдээж таныг энэ мессежийг дааж чаднаа гэж үзсэн учраас ингэж хэлж өгж байгаа. Тийм байна. За тэгээ таны зүгээс болохоор та нөгөө хүнээсээ том болохыг нь хүсэж байна. Төлөвшөлттэй сэтгэл зүйн төлөвшөлттэй байхыг хүсэж байна. Гэхдээ энэ зүйлийг та өөрөөсөө бас хангалттай гаргахгүй юм шүү гэж хэлж байгаа ингээ шүүмж ороод ирлээ тий. За нөгөө хүн нь болохоор Six of Cups. За the Star ирээдүгээ бодмооргүй байгаа. Ерөнхийдөө бол өнгөрсөндөө гацсан байна. Тэгээ дахиад хоёр хүүхдийн зураг орж ирж байна тий. Six of Cups-ийн зургийг харах юм бол хоёр хүүхэд байгаа. Нэг хүүхэд нь эрэгтэй хүүхэд нь эмэгтэй хүүхэдтэй цэцэг өгж байгаа, бэлгэлж байгаа ийм дур зургалтай хөөзөр байгаа. Доош харсан байна. Тийм тэгэхлээр хэрвээ та энэ хүүхдийг энэ хүнийг хүүхдийг хэрвээ та энэ хүнийг хүүхдтэй гэр бүлийнх нь байдлын тэрийг нь мэдж байгаа бол энэ хөөзөрний ямар утгатай вэ гэхээр энэ хүн ерөөсөө өөрөө хүүхдээр байгаа, бага насныхан хүүхднээсээ гацсан тэрнээсээ бойжоогүй гэдэг нь болохоор гэсэн үг. Тэгээ тэр нь болохоор энэ хүн бага насндаа траума амссан, нэлийн хүнд траума амссан л гэсэн үг. Тийм болохоор энэ хүнийг хүчлээд ах шаардлага байхгүй. Энэ хүн өөрөө сэтгэл зүйчээр орно, талент засгалын өөртөө зөв аргаар, өөртөө энэрэнгүү уужуу аргаар байж хосор арга байхгүй. Та хинч гадны нөлөөнөөс хинч энэ хүнийг аварч чадахгүй бас хүчилж чадахгүй гэж харагдаж байна. За хэрвээ та энэ хүний гэр бүлийн нөхцөл байдал гэдэг ч юм уу ялангуяа та энэ хүнтэй танилцаад нэг удаагүй байгаа бол энэ хүн цаана хоёр хүүхэдтэй байж болцсошгүй. Тэгээ тэр хоёр хүүхдийг нуудаг байж болцсошгүй. Эсвэл хоёр өөр хүнээс хүүхэдтэй болсон байж болцсошгүй гэдэг ч юм уу тийм. Эсвэл хоёр өөр хүнтэй зэрэг уулзчих болцсошгүй гэсэн утгатай мессеж болж гарч ирж байна. За тэр энергийн шалгалт нь бол ингээ болсон. Одоо яг уншлага руугаа оръё. Тэгэхээр та түүнээс юу хүсэж байна вэ гэдгийг харъя. Та түүнээс юу авахыг хүсэж байна вэ? Юу авахыг хүсэж байна вэ? За тэрийг нь харж өгье. Та түүнээс юу авахыг хүсэж байна вэ? Та түүнээс яг юу хүсэж байна вэ харъя. За сахиусууд минь баярлалаа. Сахиусуудаас нь сайхан мессежийг авъя. Та түүнээс юу авахыг хүсэж байна вэ? За resilience одоо нэг юу хэцүү зүйлсийг даун туулах чадрыг finding your limits өөрийнхөө хил хязгаарыг олохыг гэдэг үзэр доош гарч ирсэн байна. 21-ийн тоотой, эргэж харахаар 12-ийн тоотой болж байгаа. За би дахиад нэг үзэр суулгаадах юм. Миний бодож байгаа зүг байна уу? Буруу байна уу? Яна энэ ч одоо. Зүг байна уу? Буруу байна уу? The self 12-ийн тоо би 12 гэж хэлсэн тий 12-ийн тоотой зөв the self gathering your power өөрийнхөө хүч чадлыг цуглуулах өөрөө. За тэгэхээр 12 21 гэдэг тоо гарч ирж байна тий нөгөө талаараа яаж чарсан 12 21 гэж гарч ирнэ юм тоо. Тэгэхээр энэ харилцаа ихэр төлийн харилцаа юм болов уу? За ихэр төлийн харилцаа гэсэн тоо гарч ирж байна 12 21 тий ингээ эргүүлээд дэш нь харуулчих юм бол
21-12 болж байна. Ингээд ийм нэгнийгаа тольдож байгаа ийм хоёр эрэгтэй эмэгтэй хоёрын нэр гарч ирж байна те. Маш төстэй нэрхтэй. Нэгнийх нь улаан нэх, нөгөөнийх нь цэнхэр нэх. Гэхдээ нөгөө yin yang арга билгийн тэмдэг шиг харагдаж байна те. Ерөөдөө бол нөгөө нэг арга билэг дээр ч улаан тал дээр нь жоохон цэнхэр байдаг, цэнхэр тал дээр нь жоохон улаан байдаг гэдэг шиг. За тэгэхээр та хоёр ихэр төлийн харилцаа хийж уулзшгүй харагдаж байна. За тэгээд ихэр төлийн өмнөх уншлаг дээр бас ихэр төлийн харилцаа хийж уулзшгүй харагдажсэн. Гэхдээ ийм их шүмж орж ирээгүй. За тэгэхээр за зөв шүмжийг нь яаж хэлэх вэ? Би ингээд хитрхи юу гэмдээ одоо шүүмжлээд уншлагыг нь жоохон сөрөг болгочих юм бол тэгээд тэр уншлагыг хүмүүс дундаас нь хаяа явцсан байдаг, эмэлтэйг нь авдаггүй гэдэг ч юм уу те. Надад бол амар ашиггүй бол явцдаг. Гэтэ би үннээр нь л хэлэхгүй бол болохгүй. Би ерөөсө хүнийг загнах дуртайдаа загнаж байгаа юм биш. За тэгээд илүү дуу юм ярьж би шууд хэлж байгаа. Тэгэхээр та түүнээс юу хүсэж байна вэ гэхлээр та тэр хүнээс өөрийнхөө хэл хязгаарыг зөрчихийг нь хүсэж байна гэж гарч ирж байна. Яг шууд утгаараа. Тэгээд нөгөө хүн амар хувиачсан байгаад байна гэж бодоод исэн чинь та бас ялгаагүй хувиачсан байгаад байна. Гэж гарч ирж байна. Тэгэхээр ихэр төлийн харилцаанд нэг нь хувиач ангууд нөгөөх нь бас хувиач ячдаг. Нэг нь өглөгч ангууд нөгөөх нь бас өглөгч ячдаг. Тэгээд энэ талаар гадаа бороо орж байгаа болохоор ингээд миний микрофоны ярд амар шүүмтэй сонсогдчих болчихгүй. Ууг нь бороо ороогоос гинт бороо ороод эхэллээ. Шуураад эхэллээ. Амар чимээтэй шууган толгод эхэллээ. Энэ бас уншлагын нэг хэсэг болж байгаа. За тэгэхээр ихэр төлийн харилцаанд ерөөдөө бол нэг нь өглөгч байвал нөгөөх нь ч гэсэн өглөгч болчдөг. За тэгээд та нөгөө хүнийг өглөгч болохыг нь хүлээгээ сууж болно. Гэтэ та хүлээвэл нөгөөх нь бас таныг өглөгч болохыг хүлээгээ суучдаг талтай. Тэгэхээр хамгийн шилдэг арга гэх юм бол тэ өөрөөсөө эхлээд өөрчлөлтөө хийх хэрэгтэй. За тэгэхээр та түүнээс юу хүсэж чинь те тэрийг нь эхлээд бүгдийг нь сайхан тэмдэглээд бичээд авчих. За тэгээд тэмдэглэж бичиж авчаад тэр болгоныг нэг нэгээр нь өөр дээрээ хэрэгжүүлээрэй. Та тэр хүнээс сэтгэл зүйн бойжлт төлөвшлийг том хүн болохыг хүсэж байгаа гэсэн. Тийм том хүн шиг шийдвэр гаргаж чаддаг болохыг хүсэж байгаа гэсэн. Тэгэхээр энийгээ өөрөөсөө эхлэх нэ. Энэ хүнтэй хамааралтайгаар та энэ хүнд зориулж өөрийгөө золиосол гэж байгаа юм биш ээ. Нөгөө хүндээ хайрыг өгнө гэдгийг та хайр гэдгийг золиостой андуурсан байж болзошгүй. Хайр золиос хоёр нь өөр зүйл. Хайр нь хаяа яадаг вэ? Яаж илэрх вэ гэхэлэр хэрвээ хин нэгэн хүн танаас золиосыг хүсэж байх юм бол та тэр хүнд хайрыг яаж өгдөг вэ гэхэлэр хил хязгаар тавиад зайгаа авснараа та тэр хүнд хайрыг өгдөг. Чи надаас тэрхийг золиосыг асуугаад нэхэд байна. Би чам золиосыг өгөх юм бол жийл сол дорой болно. Би ч гэсэн хохирно. Тэгээ би чам тайртай учраас би энерги татаж авлаа гэд ингэн хамгийн та тэр хүнийг хамгийн ихээр хайрлаж байгаа үйл явдал болдог. Тийм учраас та өөрийнхөө ихэр төлөөсөө юм өсөнгүүд нөгөөх нь зайгаа энерги татаж аваад иж болцсохгүй. Яагаад гэвэл тэр хүн таныг тэгж хайрлаж байгаамаа. Энийг нөхцөлгүй хайр гэдэг аа. Тийм тэгэхээр та бас тэр хүнийг хайрлахын тулд тэр хүний төлөө өөрөө золиослоно гэсэн үг биш. Харин тэр хүнийг та яаж хайрлах вэ гэхэлэр та өөр дөрөө ажиллаад өөртөө хувьдаа амгалан болоод хувьдаа аашралтай болох юм бол та тэр хүнийг хайрлаж байна гэсэн үг болчихж байгаа. Энэ талаараа ихэр төлийн харилцаа амар тийм амархан амгалан байдаг байгаа. Тэгэхээр та өөрийгөө хайрлах тусам бас нөгөө хүнийгээ хайрлаж байгаа гэж тооцогдчихдог. Тэгэх тусам нөгөө хүн ч гэсэн дагаад амгалан болоод тантай илүү дөхөж ойртоод таны хажууд байдаг болж эхэлдэг байгаа. Энэ утгаараа л ихэр төлийн харилцаа амар амархан гоё амгалан. Бусад харилцаан дээр болохоор хүнээс юм авахын тулд тэр хүнийг манипуляцлах хэрэгтэй, тархитах хэрэгтэй, тэрнтэй муухай хааштай хандах хэрэгтэй, өөрөө муухай хүн болж хуурах хэрэгтэй байх гэдэг тий. Харин ихэр төлийн харилцаанд болохоор та өөрөө муухай хүн болж хуурах тусам ихэр төл нь холдоод байдаг. Тэгээ та өөртөө таалагддаг, өөрөөрөө бахархдаг, өөртөө хайртай. Тэгээд өөрөө ингээл хожоол яваад байдаг тий. Өөрөө хувьдаа хожоол яваад байдаг хүн болох тусам дагаад ихэр төлн тань дээр ойртож ирдэг. Тэгээд ихэр төлнөөс тантай адилхан өөрийгөө хайрладаг болцсон чигээрээ таны амьдралд орж ирдэг. Энэ утгаараа ихэр төлийн харилцаанд маш их ялалтыг амсаж болдог. Маш их ялалтыг авч болдог байгаа шүү. За тийм байна. Тэгэхээр та хин зүйлийг авч чадах уу? Тэр хүний хил хязгаар та ерөөдөө та гаднаа өөрийгөө тэр хүнээс юу хүсэж гин гэж хэлээд байгаа. Тэр нь яг энергийн түвшинд бол үнэн биш байгаад байна. Дал тухамсрын түвшинд үнэн биш байгаад байна. Хэрвээ та тэр хүнээс би энэ хүнээр зөвөр хөндлүүлэхийг л хүсэж гин гэдэг ч юм уу те. Үннийг л хүсэж гин гэдэг ч юм уу. Ингээд ууг нь бол гаднаа болохоор мэдээж
би тэр хүнийг мэдлөө хийх хязгаараа зөрчөөсэй гэж хүсэж байна гэж хинч хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр та гаднаа энэ хүнээс хүсэж байгаа зүйл нь болохоор таныг намайг дэмжээсэй гэж хүсэж байна, надад дурмыг өгөөсэй гэж хүсэж байна, намайг хайрлаасай гэж хүсэж байна гэдэг аюу тийм эерэг зөөсөд байж болно. Гэтэ яг энергийн төвшин та түүнээс юу хүсэж байна гэхэлэр тэр хүн таны төлөө өөрийгөө золиослоод тэр хүн таны төлөө өөрийнхөө хил хязгаарыг зөрчөөсэй. Тэр хүн таныг хүчтэй болгохын тулд өөрийгөө дорой болгоосэй гэдгийг хүсэж байгаа гэж харагдаж байна. Тэгээ та энэ хүслээ авч чадах уугүй юу гэдгийг нь одоо харж өгье. Тийм би бол таныг ерөөсөө шүүгээгүй байна. Ихэр төрлийн харилцаанд бол иймэрхүү зүйлсүүд бол ил болж гарч ирдэг. Тэгээ ил болж гарч ирж байна гэдэг нь энэ ангаахтахад айгүй хурдан дөгцсөн байна гэсэн үг. Иймэрхүү зүйлс ингээд ил болж гарч ирж байна гэвч энэ зүйлс таны бодит ертөнцөөс удахгүй гарч явах гэж байна. Ангаахтах гэж байна гэсэн үг. Одоо нөгөө нэг насаараа өвдсөн шүтгтэй явж агаад орхиодсон шүтгтэй явж агаад тэр нь ерөөсөө анзаарахдаггүй байж байгаад анзаараад бүр амар өвдөд эхлэхээр за юу шүдний хэмжээр орхиодсон шүтээ ангаах гэж байгаа юм байна гэсэн утгатай үг байдیں۔ Шүү дээ. Тэрнтэй яг адилхан. Тэгээд энэ муухай бодлууд нь таны нэг хэсэг биш. Энэ бол ерөөсөө эго. Энэ бол ерөөсөө айдас, энэ бол стресс гэдгийг санаарай. За. Хөдөлнүүд нь унчлаа. За тэгэхээр та түүнээс хүсэж байгаа зүйлээ авч чадах уу? Харъя. Та түүнээс хүсэж байгаа зүйлээ авч чадах уу? Харъя. Хөзрөн доош хараад ирлээ. Хариуг нь хэлэхгүй гэж Air of Cups. Зайгаа барих юм бол та хоёр нэгнээсээ холдох юм бол хүсэж байгаа зүйлээ авах болно. Тэр хамгийн нийтэд та түүнээс хүсэж байгаа зүйл нь гэрлэлт байгаа шүү дээ, тий. Та хоёр гэрлэхийн тулд эхлээд хагацах хэрэгтэй. Тэгээ хагцал нь бүр мөсөн бөгөөд үрдийн хагцал байх ёстой. Тэгэхээр ихэр төлөд яг үүндээ үрдийн хагцалд орж чаддаггүй. Ихэр төлөд үрд хагцдаггүй, үрд салдаггүй. Гэхдээ та хоёр болохоор яг үрд салж байгаа юм шигээр салах хэрэгтэй. Тэгээ тэрэндээ ч гэсэн өөртөө итгэх хэрэгтэй гэж харагдаж байна. За хэрвээ салах юм бол хүснэ аа. Тэгээ энэ нөгөө талаараа бас энэ та өөрийнхөө энэ эгоноос салах хэрэгтэй. Эго гэдэг зүйлээс бүрэн салах хэрэгтэй, бүрэн хавцах хэрэгтэй. Ийм бухимдал, стресс, эго, контрол, удирдах гэсэн хүсэл, айдас, өөрийгөө жижигхнэр харах, хайр гэдэг зүйлд итгэхгүй байх, аимхай байх гэдэг энэ эгоны бүх зүйлээс бүр мөсөн салах юм бол та хоёр нийлнэ. Та хоёр хүснээ авах болно гэсэн утгатай болж байна. За, Six of Pentacles. За, тэгээд одоохондоо эхний ээлжинд та хариуцлага гэдэг зүйл дээр маш их анхаараарай. Хариуцлага. Тэр хүнээс хариуцлагыг авч болно. Тэгээд өөрөө бас хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ зүйл дээр маш их анхаараарай. Ямар шийдвэр хамгийн хариуцлагатай шийдвэр байх вэ? Одоохондоо энэ зүйлээр хамгийн хариуцлагатай зүйл нь юу байх вэ гэдгийг дагаж яваад байх юм бол ерөөхдөө байдал тэгшэрнэ, илаашрна. Тэгээд аяндаа хүснэ авах болно гэж харагдаж байна, тий. За, тийм байна. За, одоо тэгээд сахиусныхаа зөвлөгөөг нь харж өгье. За, тэгээд уншлагын энэ хүртэл сонсож байгаа бол та үнэхээр мундаг байна. Өөртөө нүүр тулж чаддаг хүн байна. Ихэнх хүмүүс бол нэг 5 минутын өмнө уншлагаас гараа авсан байгаа. Тийм юм гэж байдیں۔ Яасан балаа уншлага энэ төр уур нь хүрээд одоо ууртай коммент бичиж сууж байгаа. Тийм та энэ хүртэл сонссон бол үнэхээр их баяр хүргэе. Мундаг биш үү? За тэгээд энэ шархууд нь тун удахгүй ангаахтах гэж байгаа учраас л одоо ил болж байгаа. Тэгээд шарх ангаах процессийн үйл явцын 50% нь зөв шарх байгаагаа анзаарах байдаг. Яг ямар шарх байна вэ гэдгийг анзаарах нь ангаалтын 50% нь аль хэзээ хилчдэг байгаа шүү. За сахиусныхан зөвлөгөө харъя. Энэ нөхцөл байдалд нь сахиусныхан зөвлөгөө харъя. South Node өнгөрсөн харилцаа доош харснаар House 6 6 дахь гэр тий 6 гэдэг тоо дахиад гарч ирлээ. Taurus өхрийн ор дээш харснаар гарч ирж байна. Trust, patience and spirituality. Итгэл, төвчээр, тэгээ сүнслэг байдал. Тэгэхээр итгэл, төвчээр болон сүнслэг байдлын 3 зүйл таныг хүссэн үлээсэн хүсэж байгаа тэр зүйл төрөж өгөх болно гэж харагдаж байна. Trust, patience and spirituality. Ихэр төрлийн харилцаанд итэг, хайр гэдэг зүйлд итэг, төвчээртэй бай. Төвчээрийг өөртөө зарцуул, дарга өөрийнхөө төлөө төвчээртэй бай. За тэгээд сүнслэг аян заналд гараарай.
Spirituality, sensuality гэсэн байсан. Би гайхлаа. Яагаад өхрийн ордон дээр spirituality гэдэг үг орж ирэх вүлээ. Sensuality гэдэг нь болохоор мэдрэмж махан биеийн ийм таатай мэдрэмжийг илтгэдэг үү. За махан биеийн таатай мэдрэмж гэдэг нь болохоор гой өөртөө бид тухтай хувцсыг өмсөх, гой амттай хоолыг таашааж идэх ингээд удаанаар ингээд бүр ингээд амтлаад идэх гэдэг гих мэтчлийн иймэрхүү зүйлсүүд байна. За south node өнгөрсөн амьдрал гэдэг. Destined to release тавьж явуулах хувь заяатай гэдэг үзэр доош харснаар гарч ирсэн байна. Энэ болохоор та хоёроос нэгнээ тавьж явуулах заяа бол байхгүй. Нэгнтэйгээ хамт байх заяатай гэсэн утгатай өгүүлж гарч ирж байна. House 6 энэ болохоор establishing a foundation. Foundation гэдэг нэг бүр анхны таних дээр гарч ирсэн те. Foundation буюу суурь гэж яриад байсан. Баг нь босгох суурь. Establishing a foundation, health, daily life and practical details. Тэгэхээр foundation буюу суурьа босгох, эрүүл мэнд, өдөр тутмын амьдрал бөгөөд practical детайлууд гэдэг юм үзэр гарч ирсэн байна. Тэгэхээр та хоёр түрүү хугацаанд ерөөхдөө бол салах хэрэгтэй байна. Та болон их хэрдэл хоёр нь салах хэрэгтэй. Тэгээ салчаад ямар ажлыг хийх вэ гэхээр та таны амьдралын суурь нь жоохон буруу суурьтай гэдэг ч юм уу эготой суурьтай өссөн бага насны трам шарах амар их байсан байж болцсохгүй. Ялангуяа Монгол улсад амьдарч байгаа бол тэгээл Монгол улсад амьдарсны илүүтэйгээр хүмүүсийн суурь нь айгаа буруу тавигдчихдаг. Амар нийлээ айц хөөдөс нэгнтэйгээ нэгнийгээ өөрсдөө харьцуулсан дутуугийн комплекс гэлтэй амар асуудалтай суурьтай хүүхдүүд хэлдэг шүү дээ. За тэгэхээр та их хөрлөөсөө салж агаад тэр бага наснд таны буруугаас биш ерөөсөө нийгмийн одоогийн байдлаас болоод танд суудсан байгаа энэ асуудалтай өвчнөтэй гэдэг ч юм уу те ялзарсан суурийг ухаж гаргаж хаяад тэрийг цэвэрлээд шин сайхан доктортой эрүүл суурийг өөрийнхөө сонголтынхаа суурийг аваачаа суулгаад тэгээд тэгснийхаа дараа та хоёр нийлэх болно. За тэгээ энэ суурь нь ерөөсөө өдөр тутмын амьдралд нь ингээд илэрдэг болно. Эрүүл мэнд та махан биеийнхаа эрүүл мэнд дээр ч гэсэн анхаарч махан биеийнхаа эрүүл мэндийг ангаах шаардлагатай болж болзошгүй шүү гэж харж байгаа. Тэгээ хэлж итэл сая 22:55 гээд сахиусны тоон гарч ирлээ. За уншлагын эхнийх нь хэсэг тийм байна. Уншлагын хоёр дахь хэсэг дээр нь болохоор одоо тэгээ яах ёстой вэ? Хүснээ авахын тулд яах ёстой вэ? Одоо яг ямар үйлчлэг хийвэл зүгээр вэ гэдгийг харуулж өгнө. За тэгээд та ихэр төлтөг хизээ нэгдэх вэ гэдгийг харуулж өгнө. Тэгээд та хоёрын ойрын бөгөөд алсын ирээдүг нь харуулж өгнө. За тэгээд дахиад сахиусны зөвлөгөөг хараад тэгээд уншлага нь бүрэн дуусгана. За хэрэг манай нэмэлтийг авахгүй гэж шийдсэн бол би ойлгож байна. Нилээн хатуу ширүүн сонсоход таатай биш байдлаар гарсан учраас ойлгож байна. Тэгээд энэ хүртэл цаг болон энерги надад зарцуулсан маш их баярлалаа. Баяртай. За тэгэхээр манай нэмэлтийг авах гэж бол тун удахгүй уулзъя. Групп номер 3 сайн байна уу? За энэ эмчлэг хийж явах үед ингээд бороо ороод эхэлсэн тул ард жоохон шүүмтэй чимээтэй сонсогдож болзошгүй эсвэл борооны чимээ гой санагчиж болзошгүй мэдэхгүй байна. За тэгээ бороо дуусгахыг хүлээвэл мөддөө дуусахгүй юм шиг байна. Тэгээ бичлэгийг эхлүүлэхээр боллоо. За тэгээ бороо орж байгаа таны сонгосон үзэртэй нь маш нийцтэй байна. Таарж ийн та болохоор The Hermit буюу Даянч гэдэг үзрийг сонгосон байна. Энэ Даянч буюу Hermit гэдэг хүзэр нь болохоор Dark Night of the Soul гэж ярьдаг, Immoral гэж ярьдаг, Depressed гэж ярьдаг. Ингээ жоохон тотгошоогоо өнгийгөөд өөрийнхөө дотор байгаа хар харахгүй ганцаардсан, хоосорсон, өөрийнхөө хоосон талтайгаа нүүр тулахыг тэгээ өдийг хүртэл туулсан амьдралаа их хэмжээгээр эргцүүлж бодохыг бэлэгддэг ийм хөзөр байгаа. За тэгээд та хин нэгэн хүнээс юм хүсэж байгаа талаарх уншлах учраас та магадгүй тэр хүнээс хувийн орон зайг хүсэж болзошгүй. Эсвэл тэр хүн танаас хувийн орон зайг хүсэж болзошгүй. За ямар ч хэлсэн энэ Даянчгийн хөзөр нь уншлагт нь яаж нөлөөлөх нь гэдгийг шууд харцгаая. За эхлээд сайхан энергийн шалгалт явуулах болно. Энергийн шалгалтын үеэр болохоор хэрэг уншлагын таарч ивэл энэ групп нь таны групп мөн гэсэн үг. За хэрэг энергийн шалгалтын үеэр уншлагын таарахгүй байх юм бол энэ групп таны групп биш гэсэн үг юм шүү. За тэгээ энергийн шалгалтынх нь ач холбогдол нь чухал ач холбогдол нь тэгэхээр ялангуяа сахиусны зөвлөгөө яриад эхлэнгүүт бидний сонсмооргүй байгаа зүйлс эсвэл учир битүүлэг таарад байгаа юм шиг таарахгүй байгаа юм шиг юмсэн нөө.
зүйлсүүдийг сахиусууд нь хилээд эхэлдэг, зөвлөгөөрөө хилээд эхэлдэг. Тэгэхээр энергийн шалгалтын үеэр энэ яг таны групп мөн байна. Таны нөхцөл байдалтай яг таарч байна гэж гарч ирэх юм бол сахиусны зөвлөгөө нь ч гэсэн яг танд хандаж хэлж байгаа. Яг танд тааруулж хэлж байгаа. Танд гэж хэлж байгаа үг мөн гэсэн үг бас муу юм шүү. Тийм ба. Тэгэхээр сахиусныхын зөвлөгөөг нь яг танд сайн онж сонсуулах, дуулуулах зорилгоор ингээ бас энергийн шалгалтыг энэ давхар хийж өгч байгаа. За тэгэхээр шууд энергийн шалгалт руу оръё. Зүүн талд таны үзэр гарч ирнэ, баруун талд нөгөө хүнийх нь үзэр гарч ирнэ. За зүүн талд таны үзэр 2 үзэр гарч ирлээ. За баруун талд нөгөө хүний үзэр. За тэгээд хоёрын одоогийн байдлыг харъя. King of Swords. За хил хязгаар тавьсан бололтой. Ямар ч иглээсэн тодорхой хэмжээний хил хязгаарын харилцаанд тогтцоо гэж харагдаж байна. За та болохоор маш их манифест хийх чадaltaй, шидийн чадвартай хүн байна. Тэгээд яг одоо байгаа нөхцөл байдал нь таны манифест болон хүсэлтэй холбоотой. Яагаад гэвэл та бол юу хүссэн тэрийг авдаг төрлийн хүн байна. Авч чаддаг төрлийн хүн байна. Тэгэхээр одоо байгаа нөхцөл байдал нь жоохон таарахгүй харагдаад байна. Яг таны хүслээр болоогүй, таны сэтгэлийг их унгаасан чаашаа жоохон сэтгэлийг нь ундууцуулсан, яг өөрийнхөө нь болоогүй, сэтгэлд нь гой санагдаагүй, муухай санагдсан иймэрхүү байдалд орсон байгаа байдалтай харагдаж байна. Ялангуяа таны талд, тэгээ нөгөө талд болохоор жоохон дүжирсэн байдалтай, бас тийм ёозгүй, жоохон тийм аз жаргалгүй, гэхдээ нэг тийм байдалтайгаа хүлээн зөвшөөрсөн байдалтай. Гэхдээ аз жаргалтай биш байдалтай харагдаж байна. Тэгэхээр нөгөө хүн ч тийм аз жаргалтай биш, таа ч гэсэн аз жаргалтай биш байдалтай байна. Гэхдээ энэ одоогийн байгаа байдал нь таны манифест болон таны шидийн зан үйлтэй холбоотой. Тэгээд одоо байгаа энэ онцгой байдал нь шидэн буруугаар ирсэн учраас гэсэн үг биш. Үүлийн үрээ амталж байгаа учраас гэсэн үг биш. Харин эсвэргээрээ яг таны хүсэл биелж байгаа учраас яг одоогийн нөхцөл байдалд орсон байна гэж харагдаж байна. За тэгэхээр одоогийн нөхцөл байдал нь таны хүсэл биелэх алхмуудын нэг юм гэж харагдаж байна. Тэгэхээр одоо юу гэдэг нь те хэрвээ та бялуу хийх гэж байгаа бол хідэн өндөг хагалах хэрэгтэй те. Тэгээд тэр хагарсан өндгийг харчаад одоо готрон гэдэг ч юм уу өндөг алдаж байгаа шүү дээ. Бялуу хийхэд бол өндгөө золиослож байгаа гэдэг ч юм уу те. Өндгөө алдаж байгаа. Тэрнийх нь өндгөө алдаж байгаа хэсэг дээр яваад байгаа юм. Өндгөө хагалж байгаа хэсэг дээр нь яг одоо байгаа юм байна гэж харагдаж байна. За энэ нөхцөл байдал дээр нь нэмэлт мэдээллийг харъя. Ерөнхийдөө бол маш тодорхой гарч ирлээ. За King of Swords нь харилцаа холбоог, communication-ыг бэлэгддэг, шин санааг бэлэгддэг, тарих толгой сайтай хүмүүсийг бэлэгддэг, ухаантай хүмүүсийг бэлэгддэг, хил хязгаарыг бас бэлэгддэг. За тэгээс хамгийн хөндөй хүнийг бэлэгддэг аа. Тэгэхээр та болон таны хүн хоёр маш хөндөй байдалтай байж болзошгүй. Ярилцчих болзошгүйгээ хэлье гэхээр бас яг ч тийм идэвхтэй ярилцаад ойлголцоод ч байгаа юм шиг зүйл харагдахгүй байна. Магадгүй ярилцахгүйгээр ойлголцож болзошгүй. Та хоёр тал нь хоёулаа нэгнийгаа бүрэн дүрээ ойлгож байгаа. Гэтэ ярилцахгүйгээр ойлголцож байгаа. Яагад бол та хоёулаа маш ухаантай хүмүүс гэж харагдаж байна. Яг идэвхтэйгээр нэгнтэйгээ ярилцаад хөтөлцөөд найзаа ийм асуудал боллоо гэж ярьж байгаа юм бол надад ерөөсө харагдахгүй. Харин сэргээрээ хоёулаа амаа жимэгцэн байгаа ч юм шиг энерги бол мэдрэгдэж байна. За нэмэлт мэдээллийг авъя. Баруун талын нөгөө хүнийх нь бодол болон мэдрэмж нь юу вэ? Бодол. Мэдрэмж за хөзөрнүүд маань бүр амар замбраагүй холилдчихлоо наашаа цаашаа болоод мэдрэмж нь тэгэхээр энэ хүний тал дээр болохоор маш их тийм замбраагүй chaos байна. Ерөөхдөө бол замбраа очроо олоогүй байна нөгөө хүн нь. За энэ хүний мэдрэмжийг харъя. Hierophant. За Hierophant. За энэ Hierophant дээр би нэмэлт мэдээлэл авнаа. Одоо шууд нэмэлт мэдээллийг авчи. Астрологийн үзрээр авчи. Яагаад гэвэл миний шууд толгоон дотор орж ирсэн үг мөн болвол та бүхнийг таныг дэмий баярлуулчих магадaltaй байх гэдэг. За тийм учраас нэмэлт мэдээлэл авъя Hierophant дээр. За хөзрөө сайхан холиод нэмэлт мэдээлэл авъя. Cardinal. За анхдагч эхлэх. Instigation, bravery and a pioneering spirit. За ойлголоо. Окей. За таны тал дээр харъя. Таны тал дээр
Таны бодлыг харъя. Эзэрнүүд нь байнга унаад ах айгу замбраагүй. Таны талч гэсэн замбраагүй. Та хоёр нэгнийгээ толдож гин. Таны түүний тал замбраагүй. Таны талд бодол мэдрэмж сэтгэл замбраагүй. Тэгэхээр та хоёр нэгнийгээ толдож гинэ гэдэг нь бас ихэр төлөд байж магадгүй болоод явчихж байгаа. Гэхдээ ихэр төлөд мөн эсгийг энэ уншлага шийдэж өгөхгүй, би шийдэж өгөхгүй, та өөрөө шийдэх ёстой юм шүү. Яагаад бол хэн ихэр таны ихэр төлвэ гэдэг нь маш нандин мэдээлэл байгаа. Тэгээ амьдралынх нь хамгийн чухал зүйл байгаа. Дэлхий дээр мэндэлсэн шалтгаан болж байгаа учраас маш нандин зүйл юм шүү. За таны мэдрэмжийг харъя. Six of Pentacles. За Four of Swords. За энэ дөрвийн тоо гараад ирсэн. Дөрвийн ингээ ундууцлын хөзрүүд хоёр талд байна. Six of Pentacles хариуцлага. Окей. За нөгөө талын нөгөө хүний хувьд болохоор байдал хурдан өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна. Хурдан жоохон төвчээр нь алдагдаад ингээ хурдан хийчихсэн, хурдан ингэчих юмсан байдлыг хурдан урагшлуулчих юмсан гэж бодож байгаа байдалтай. Тэгээ бас байдал угаасаа удахгүй хурдан урагшландаа гэд мэдж байгаа тал бас байна. Энэ хүн жоохон зүүн бэлгийн чадвар байгаа дээ. Нөгөө хүнд нь жоохон байдал удахгүй хурдан урагшландаа. За тэгээ байдал яг одоо л гацанга байдалд орсон байгаа боловч энэ гацанга байдлын энергиуд маш их орж ирсэн байна. Тэгээ гацанга байдалд орсон байгаа боловч яг зүйлс одоо ингээд ирчээ аваад хөдлөөд эхлэх үед бүх юм пүнгээ араасаа цураад болчондоо гэж тэгж мэдэрч байгаа, тэгж бодож байгаа, таамаглаж байгаа байдал байна. Энэ таамаг ч гэсэн зүв байх магадлал маш өндөр байна. За харин мэдрэмжийн хувьд болохоор яг нэг зүйл дээр тогтож суурьшмаар байна гэж харагдаж байна. Тогтож суурьшмаар байна гэдэг нь хин нэгэн хүнтэй суумаар байна гэсэн үг байж болно. Ямарваа нэгэн шашинд ормоор байна гэсэн үг байж болно. Ямарваа нэгэн ажил карьерийн замнал дээр тогтмоор байна гэсэн үг байж болно. За тэгээд энэ суурьшиж тогтмоор байгаа зүйл нь хуучин зүйл биш, шин зүйл байх болно. Шинээр эхлүүлэх зүйл байх болно. Гэтэ шинээр эхлүүлж байгаа зүйл нь балчир няраа зүйл бол биш. Энэ зүйлийг аль хэзээ зөндөө судалсан, мэдсэн, олоод мэдсэн, танилцсан. Тэгчээд энэ зүйлийг шинээр эхлүүлэнгээ шууд ийм суурьшмал зүйл болгомоор байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр хэрвээ та хоёр одоо хосын харилцаатай бай гэж бодож байгаа хүмүүс тэгээд танилцсан гэтээ ерөөсөө үерхээгүй магадгүй цөөхөн болцоонд явж үзсэн болвол энэ хүн бараг тантай суух талаар бодож ийн гэсэн үг болж хуурж байгаа юм аа. За гэхдээ хэрвээ та хоёр өмнө сууж исэн гэдэг ч юм уу өмнө удаан хугацааны харилцаанд орж исэн болвол нэг бол энэ хүн арай өөр зүйл ажил карьер гэдэг ч юм уу амьдралын хэв маяг дээр тэгж тогтмоор байгаа. Амьдралын хэв маягаа шууд ингээ өөрчлөө тэгээд өөрчилсөн тэр зүйл дээр тогтмоор байгаа. Эсвэл тантайгаа харилцаагаа нураачаад цоо шинээр хэлмээр байгаа. Гэсэн үг болж байгаа. Тэгэхээр та хоёрын харилцаанд ийм шинжилэлт орох ямарч боломж байхгүй бол тантай сууя гэсэн утгатай мессеж биш шүү. Харин та хоёрын харилцаа ерөөсөө тийм гүн төвшинлөөгөө ороогүй болцоонд явсан жоохон магадгүй ирэхэд ганц сар болчихоо салцсан гэдэг ч юм уу тийм. Жоохон шин маягийн гэтээ нэгнээ бас огт шинээр таньж байгаа ш ер нь ингээд мэдлэлцсэн. Ийм төрлийн харилцаа бол бараг тантай суух талаар бодож иж болцсохгүй юм байна. За таны талд болохоор та болохоор өөрийгөө гологдож байгаа гэж бодож байна. Тэгээ нөгөө хүн ч гэсэн болохоор та түүнийг голдгоо гэж боддог гэж харагдаж байна. Ерхэд бол гологдлтын энерги амирх байгаад байна. Бид хоёр нэгнийгээ голоод байгаа учраас байдлын юм уу болчлоо доо гэж гэсэн бодол танд бол байна. За тэгээ бас таны бүр ингээд гүн сэтгэлийн гүнд ер нь намаа тоох гэдэг ч юм уу надтай таарах 100% таарах хүн байхгүй дээ гэсэн бодол танд тархинд үе орж ирдэг байна шүү. За Six of Pentacles болохоор хариуцлага алдах гэдэг үзэр мэдрэмжийн түвшин дээр орж ирсэн байна. Энэ дээр нь би нэмэлтийг авъя. Three of Pentacles гараад ирлээ. За тэгэхээр энэ харилцаан дээр ерөөхдөө бол өгөө аваан таарахгүй дээ. Энэ харилцаан дээр ингээд хичээгээд хичээл зүтгэл хөдөлмөр оруулаад нэмэргүй дээ. Ерөөхдөө бол анхнаасаа ч гэсэн ер нь хичээл зүтгэл оруулмаар над дээр хичээл зүтгэл оруулмааргүй л байгаа да. Миний төлөө хичээмээргүй л байгаа да. Миний төлөө хариуцлагатай баймааргүй л байгаа да гэдэг ч юм уу те. Тэгэхээр таны хувьд болохоор та яг юу хүсэж байна гэхээр ерөөхдөө хариуцлага бод ийм хичээл зүтгэлийг зарцуулдаг зүйлийг хүсэж аж болцсохгүй харагдаж байна. За тийм байна. Тэгэхээр энергийн шалгалт ингээ боллоо. Одоо
та түүнээс яг юуг авахыг хүсэж байна вэ гэдгийг тодруулж харъя. Та түүнээс юуг авахыг хүсэж байна вэ? Энийг тодруулж байгаа шалтгаан гэдэг юм бол та гаднаа болохоор энэ хүнээс бэлэг авмаар байна гэдэг ч юм уу. Тэ жишээ нь бэлэгсэлт авмаар байна гэж бодож болцсошгүй. Хоолн даалгуулмаар байна гэдэг ч юм уу. Эсвэл захирал нь бол талхшаал дэвшмээр байна гэдэг ч юм уу. Эсвэл магтаал авмаар байна гэж бодож болцсошгүй. Гэхдээ яг тэрнийхэн доор нь надад хайртай гэдэг баталгааг авмаар байна. Би сайн ажилтан гэдэг баталгааг авмаар байна гэсэн арай өөр гүний зүйл байж байх боломжтой учраас яг тэр гүнийхэн зүйлийг нь олж харъя. Яагаад гэвэл та яг үнэндээ хайрлагдмаар байгаа мэдрэмж авмаараа оловч нөгөө хүн бэлгээ өгөхдөө яг хайрлаж байгаа юм шигээр бэлгээ өгч чадахгүй бол энэ хайрлуу гэлмаар байгаа мэдрэмж нь танд хангалттай орж ирч чадахгүй гэсэн үг. Тийм учраас яг юу хүсэж байна вэ гэдгийг энергийн түвшинд нь олж мэдэх нь чухал байгаа. За та түүнээс яг юуг авахыг хүсэж байна энийг тодруулъя. Knowledge мэдлэг. За яалчгүй маш ухаантай хүн байна шүү та. Маш ухаантай хүн байна. Нөгөө талаараа ухаантайгийнхэн сул тал нь хитрхи их юм бодоод тархилгаж хөвддөг гэж болцсошгүй. Их стресстэй гэж болцсошгүй. За өөр юу гэхийг хүсэж байна? Invention. 111 111 гэдэг тоо гарч ирж байна. 111 invention, burning with passion. Шин зүйлийг зохиох бүтээх. За тэгэхээр та энэ хүнтэй ямарваа нэгэн шин санааг эхлүүлэх, шин зүйлийг эхлүүлэх, эсвэл таны бодсон байгаа зүйлсийг тантай хамт хэрэгжүүлэх, бүтээх ийм зүйлийг хүсэж байна. Тэгээ нөгөө талаараа энэ хүнээс мэдлэг бишээ. Зөвхөн мэдээллийг аягүй хүсэж байна. Юу болоод байна, яагаад ингэсэн, тэр үед ингэсэн юм уу? Чиний амьдралд ер нь юу тохиогоод байна, юу бодож амьдарч явдیں۔ Энд чи ямар учиртай, тэр чи ямар учиртай ингээд амар ингээ асуумаар одоо барыг байцаамаар мэдрэмж танд байгаа гэж харагдаж байна. Та энэ хүнээс мэдлэгийг амар их хүсэж байна. За өөр юу хүсэж байна вэ? Space юм. За тэгэхээр яалтчгүй та хоёр маань хөндий орон зайтай хүмүүсэж болцсошгүй. Hermit гэх үзрийг бас сонгосон учраас хөндий гэдэг нь болохоор жоохон холын зайд байж болцсошгүй, харьцахгүй байж болцсошгүй, нэгнээ үзэхгүй байж болцсошгүй. Нэгэнтэйгээ ерөөсөө ямарсан дотн ойрхон биш байна. Тэгээ та энэ хүнээс юу хүсэж байна вэ гэхээр энэ орон зайг байхгүй болохыг хүсэж байна. Буюу ойрхон дотн байхыг хүсэж байна. Ойрхон байхыг хүсэж байна. Хол байхыг хүсэхгүй гэж харагдаж байна. За ийм хүсэл таны дотор байгаа юм байна. За одоо болохоор та энэ хүслээ авч чадах уугүй юу гэдгийг хараад өгье. За энэ хүслээ авч чадах уу? Энэ хүслээ авч чадах болов уу? Сахиусаас нь мэдээллийг нь авъя. Групп номер 3 энэ хүслээ авч чадах болов уу? Хэлээд өгөөч. Олж мэдээ. За баярлалаа. Энэ хүслээ олж авч чадах болов уу? Энэ хүслээ авч чадах болов уу? За. Page of Pentacles. The World. За. Ace of Cups. За, ерхэд бол хариу нүгөө гэж гарч ирж байна. Одоо яагаад гэдэг шалтгааныг харъя. Яагаад авч чадахгүй юм бэ? За хүсэж байгаа юм болохоор мэдээлэл гэсэн. Тэгээд дотн байдлыг гэсэн тийм. Мэдээлэл бөгөөд дотн байдлыг хүсэж байгаа. Энэ зүйлсийг авч чадахгүй. Яагаад юм бэ? Яагаад гэдэг шалтгааныг харъя. Яагаад авч чадахгүй юм бэ? За шалтгааныг харъя. За тэгээ нэмэлтээр бас зөвлөгөөг нь харж өгнө. Яавал авах вэ энэ төр гэж жоохон зөрүүдлээд бүгдээ зөвлөгөөг нь харчнаа бас. За шалтгаан нь юу вэ? Энийг авч чадахгүй шалтгаан. The Wheel of Fortune. Okay. Strength. За 3 major arcana гараад ирлээ. Hierophant-наас гараад ирлээ. Тэгээ Hierophant гэдэг энэ нэгдүгээр групп дээр гарч ирсэн үзэр байгаа. Энд чинь 2 Hierophant гараад ирсэн байна. Тэгэхээр таньдас хамааралтай байж магадгүй нэгдүгээр групп нь. За Пүлэтэн 3 major arcana гараад ирсэн. Тэгээ улаан шар улаан гэдэг юм бүтэн зураг зохиож байгаа юм шиг юм ач холбогдолтой өнгөнүүдтэй 3 үзэр гараад ирлээ. За шалтгаан нь юу вэ гэхээр шалтгаан нь ерхэд бол маш ойлгомжтой. Яагаад энэ зүйлс нь ерөөсөө таны юу авахгүй дандаа сахиус бурхан ертөнцийн зохицуулж байгаа. За тэгээд энэ зүйлсийг авахгүй байх нь яг одоо хувь зайны хувьд зөв. Хувь зайны хувьд маш чухал. За тэгээд нэг морь юм шиг байна те. Морь ингээ гартаа юм барьцаа авцсан байгаа даа те. Юм авцсан байгаа даа. Авцсан зурагтай. Гартаа авцсан болцсон. Тэгэхээр авахгүйг нь та шийдэхгүй
Энэ зүйлийг өөр хүнийг өөрийн болохгүй та шийдэхгүй. Та ингээд бүхэлдээ өөр хүнийг ингээд тантай ойрхон хоолойхын шийдэх гэдэг шүү дээ. Тэгээд өөр хүн танд мэдээлэл өгөх өгөхгүйг нь та бас шийдэх гэдэг нь тий. Тэгэхээр энийг та шийдэхгүй хувь заяа шийднэ. Нэгт тийм байна. Хоёр та угаасаа авнаа. Та хүсэж байгаа юм аавна. Гэхдээ яг одоо энэ хүнээс хүсэж байгаа юм чинь таны жинхэнэ хүсэж байгаа зүйл бол биш ээ гэж хэлж өгч байна. За. Таны хүсэж байгаа зүйл болохоор хүч чадал бөгөөд дотоод гал цог амар амгалан тэгээд дотоод юм баялаг юм нүд гялалцсан юм мэдрэмж байдаг да юм аз жаргалын мэдрэмж ингээд дотроо ингээ амар баялаг ертөнцтэй болохоор ингээд нүд ингээ бүр гялалзаад ингээ бүр гой олдог да бүр үнэхээр нэг гой амьдралтай болдог. Тэгээд гой амьдралтай ямар ч золонгүй амьдрал гэсэн үг биш, ямар ч садаа дотгоргүй амархан амьдрал гэсэн үг биш. Амьдралд яаж хэцүү зүйл тохиосон, яаж хэцүү байсан тэр зүйлсийг амар мундаг давж гарч чаддаг. Тэгээ дотоод гал цог нь тэр зовлонгоос илүү хүчтэй учраас ингээд маш амархан давж гарч чаддаг. Тэр зүйлийг танд хүсэж байна, танд өгөхийг хүсэж байна. Сахиус болон хорвоо ертөнцийн. Тэгээд энэ зүйлийг авах үйл явц нь та нөгөө хүнээсээ мэдлэг бөгөөд дотн байдлыг хүсэхтэр замчилж байгаа. Энэ ерөөхдөө бол энэ бас жоохон нэг юу гэвэл луужин шиг харагдаж байна тийм. Тэгээ энийх нь гэрэл нь ийшээгээ дамжаад Hierophant-ийн гэрэл рүү ингээ орж ирж байгаа. Бас их сонирхолтой дүр зураг болж гарч ирж байна. Тэр луужин маань луужингийнхэн доор юу байна гэх тэгэхээр таны нөгөө асуугаад байсан юмнууд байгаа даа тий. Энэ хөзөрнийхэн доор. Тийм тэгэхээр таны энэ хүнээс мэдээллийг хүсэж байгаа, дотн байдлыг хүсэж байгаа, энэ хүнээс юм хамаар байгаа, авахгүй байгаа, ундууцаад байгаа эдгээр нь бүгдээрээ луужин. Таны энэ strength руу оруулж ирэх луужин. Тэгээд энэ strength-ийн хөзөр нөгөө талынхаа хүн дээр гараад ирсэн учраас та өөрийнхөө хүсэж байгаа харилцаа, өөрийнхөө хүсэж байгаа хурим гэрлэлт дотн харилцаагаа авах болно. Гэхдээ яг одоо цагт ахгүй тэгээ яг одоо энэ хүнээс мэдээлэл аваад дотнцлыг авснараа та хоёр нийлэхгүй тэгж нийлэх хувь заяа бол байхгүй. Арай өөр нийлэх хувь заяа бол байгаа. За тэгээ гэрэлт бол дахиад гэрэлтийн үзэр дахиад гарч ирж энэ гэрэлт хормын үзэр байгаа, энэ зүйл байгаа, хосын ярилцаа байгаа, маш хүчтэй бат бөх хосын ярилцаа байгаа. Гэхдээ одоо ахгүй, ийм байдлаар ахгүй. Гэхдээ энийгээ авах зам дээр явж байгаа. Тэгээд одоо тохиогоод байгаа зүйлсүүд нь таныг маш сайн замчилж байгаа дүт замаар таныг дагуулж явж байгаа гэж харагдаж байна. За тэгэхээр ерөөд бол хувь заяа хорвоо ертөнд сахиустай итгэх нэ, биеэс бол тавих нэ. За тийм ээ. Тэгээ нэмэлт дээр нь бас энэ хүсэж байгаа энэ Hierophant нь хэдийн хугацаанд орж ирэх вэ гэдэг нь харах боломжтой. За одоо тэгэхээр сахиусныхан зөвлөгөөг нь харъя. Сахиусныхан зөвлөгөөг харъя. Ерөөдөө сахиусныхан зөвлөгөө нь маш тод. Эхнээсээ дуустал данал сахиусны зөвлөгөө гараад ирчих шиг боллоо. Гэхдээ сахиусныхан зөвлөгөөг харъя. Та яг одоо хамгийн их эргэлдэж байгаа, хамгийн их бухимдж байгаа, хамгийн их ойлгомжгүй байгаа, хамгийн их тодруулмаар байгаа зүйлсээ бодоорой. Сайхан биеэс тусалж байгаа таймнаар бодоорой. Мэдрэмжийн төвшөнд мэдэрч бодоорой. Тэгээ асуултаа дэвшүүлээд яг тэрэнд нь сахиусныг одоо хариулаад өгье. За, сахиусныхан зөвлөгөөг нь авъя. Blue calcite гэж чулуу гарч ирсэн байна. За, төхүүлээд өгье. Та хүсвэл фокус нь таарангуут нь бичлэгээ паузлж агаад бүгдийг нь уншиж болно шүү. Би тэгээ чухал поинтуудыг танд цагаа орчуулад хэлээд өгөх нь dreamy calming. За, тийм зүүдлэмтгий, мөрөөдөмтгий, тайван чулуу бол blue calcite юм аа гэдэг чинь. За, тэгээ бясалгалтай холбоотой юм байна. Энэ чулуу. За, тэгээд энэ чулуу хинт хэрэгтэй гэдгсэн чинь ирээдүйдээ шөнийн 3 цагт ирээдүйдээ санаа зовоод дэшаараа хөвтчихдэг хүмүүст хэрэгтэй гэдэг чинь. Ундаж чадахгүй хүмүүст хэрэгтэй гэдэг чинь. Тэгээд энэ чулууг хаана байрлуулах зүгээр вэ гэсэн чинь орныхаа хажууд байрлуулах нь хамгийн зохимжтой. За, тэгээ зүүдэнд нь туслах нь байна. Нойронд нь туслах нь байна. Амар амгалан болоход нь туслах нь байна. Act on your dreams. Dreams гэдэг нь одоо монголоор хоёр өөрөөр орчуулагдана тий. Нэг талаараа зүүд гэж орчуулагдана, нөгөө талаараа мөрөөдөл гэж орчуулагдана. Тэгэхээр өөрийнхөө мөрөөдөл болон зүүд дээрээ үйлдэл хийгээрэй гэж байна. За тэгэхээр өөрийнхөө мөрөөдлөө биелүүлэхийн төлөө үйлдэлүүд хийгээрэй. Таны мөрөөдөл бол биелэх боломжтой байна. Энэ насанд бол биелэх боломжтой байгаад байна гэж хэлж байна. За тэгээ бас мөрөөдлийг нь биелэхэд зүүднүүд нь тус болно гэж харагдаж байна. За тэгэхээр та яалчгүй маш шидийн чадвартай гэж хэлжсэн тий. Nine of Cups. Тэгээ нөгөө нас энэ зүүн бэлгийн чадвартай хүн байгаад байгаа. Тэ? За тэгэхээр стресс гэдэг зүйл таны дайсан болоод байгаа үед та энэ чулууг ашиглаарай гэдэг чинь. За стресс бол үнэхээр дайсан болдог. Стресс бол эго гэдэг хорлолын
чанарын цэргүүдийн нэг байгаа. Стресс, уур хилэн гэдэг шиг. Тэгэхээр стресстэй жоохон хил хязгаар тавиад, стрессээ дор хангаагаад эгоноос өөрөөсөө холдуулаад яваад байвал сайн. За тэгэхээр deadlines aren't death sentence. За тэгэхээр deadline буюу нөгөө нэг цаг хугацаа дуусна гэж байхгүй. Одоо эцсийн цаг гэж байхгүй. Та одоо магадгүй 25 хүрчүүл 25-аас өмнө хүүхдтэй болох хэрэгтэй гэдэг ч юм уу. 35-наас та болохоос өмнө хүүхдтэй болог хүнтэй гэрэлцсэн байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлсүүдийг ерөөхдөө бол тавьж явуулаа. Ийм цаг хугацааны хязгаарлалт гэж яг үүндээ байхгүй гэдэг чинь. За тэгээд энэ тайван calcite, зинхэр calcite гэх чулуунд өөрийнхөө бүх стрессийг өгөөрэй гэдэг чинь. За тэгэхээр энэ чулуу нь сахиустын төлөөлж орж ирж байгаа учраас бүх стресс, бүх санаа зовнил, бүх уур уцаараа бүгднийг сахиустаа гарга, сахиустаа өгөөд тэгээд өөртөө бити хадгалаа. Тэгэхээр сахиус нь таны уур уцаар стрессийг авнаа, хувиргаж өгнөө, авмаар байна. Бидний дэмжлэгийг аваа, бид нар дээр найдаа гэдэг чинь бидэртэй одоо тийм бидэртэйгээ сайн хамтарч амьдраа гэдэг чинь. За тийм ээ. Тэгэхээр зөвлөгөө нь бол ингэж гарч ирж байна. Маш тийм үзэсгэлэнтэй зөвлөгөө гарч ирлээ. Ийм гоё, тайван, амгалан, тийм маш тийм дотн зөвлөгөө гарч ирлээ. Та болохоор энэ асуулгаж байгаа хүнтэйгээ дотн баймараа байгаа боловч яг үндэ сахиусуудтайгаа хангалттай сайхан дотн юм байна. Дотноос илүү дотн юм байна. Тэгэхээр ийм дотн мэдрэмж, дотн харилцаа таны дотор бол маш баялгаараа байгаа юм байна. Тэгээ тэрийг анзаарахгүй энэ гадны хүн танд дотн байдлыг өгөхгүй байгаа дээр амар анзаараад хэцүүдээд аж болцсошгүй. Гэтээ энэ гадны хүн тань дээр дотн байдлыг өгөхгүй хэцүүдүүлээд байгаа дээр анхаарснараа энэ таны луужин болж байгаа гэсэн. Тийм болохоор мэдрэмжтэйгээ холбоодох тоноо. Гэтээ мэдрэмжтэйгээ холбоодох очоод тэр мэдрэмжтэй дээр шийдээд живээд суух биш. Энийг ангаагаад сэлээд явна тийм. За тэрийг бити мартаарай. За л уншлагын эхнийхэн хэсэг ингээ боллоо. Хэрвээ энэ ингээ дуусах гэж байгаа бол цаг бол энерги надад зарцуулсан маш их баярлалаа. Хэрвээ манай нэмэлтийг минь авах юм бол одоо яг ямар үйлдэл хийх ёстой вэ? Хүсэж байгаа авахын тулд яг яах ёстой вэ гэдгийг харж өгнө. За тэгээ хүсэл нь хизээ биелэх вэ гэдгийг харж өгнө. За тэгээ таны ойр бөгөөд алсан ирээдүг нь харж өгнө. За тэгээ сахиустан зөвлөгөөн дахиад нэг удаа харж өгөөд тэгээд болноо. За хэрвээ нэмэлтийг минь авах гэж байгаа бол тун удахгүй уулзъя.